За сайн байна уу? Амар амгалан гэр бүл сайн байна уу? Бахар сонсогдож байгаа даа яаж юм бэ? Эсвэл энийг хаажаад тавиад үзье. За туршлага сүт гараад байна. За сайн бацхан уу? Facebook-ийн найзуудад өнөөдрийн амар амгалан айлтгий. Амар амгалан гэр бүл гэдэг Facebook групп нээсэн тэр группийн админ байна. Тэгээд энэ группээ би нэлээд хэдэн сарын өмнө нээсэн ямар нэг хин нэгэн туслая эрэгтэй мэдээлэл түгээе гэд. Тэгээд юу ч бичээгүй байж байгаа өнөөдөр харин нэг хөөрхөн хүү болоод Говьалтай аймгаас муу станц гэдэг энэ хүү болоод энэ Дэнүрээс Говьалтайгаас хоёр хүн энэ лайвыг хийж байгаа маа. Тэгээд лайвын подкаст анхны дугаар зүгээр л сайхан ярилцъя гэд. Тэгээд хоёлаа эхлээд өөрсдөө танилцуулаад эхлэх үү. За би бол намайг Даваа гэдэг. Дэнүрт одоо ингээ 26 жил амьдарч байгаа Америкийн анхны цагаачтай нэг 3 хүүгийн ээж. Тийм ээж сайхан хань гоо сайхан ч мэрэгжилтэй сайхан бясалгалын багш болсон бас энергиэр хүнийг эмчилдэг тийм сайхан ич шидтэй хүн байна гэж байна. Тэгээд чинь өөрийгөө танилцуулчихсан. Таны тухай нөгөө Brookings нөгөө Америкт бас явж байхдаа би дуулж байсан шүү дээ, чимгээгчээсээ. Тий, тэгж хайлаа танилцчихсан тий. Тэр болчихсон. Тэр чинь нутаг нэг юм байл төвсгөл тий. Тий, чимгээ гол нь тэгээд танилцсан. Энд танаа нутгийн нөхөрхөн хүү явж юм чи танилцгээд тэгээд хайр цуг явж байгаа надруу нэг утсаар ярьж ирсэн шүү дээ тий. Энэ тэрнээс хойш Facebook-оор дагаал яваад байгаа ч юм уу, дэмжил яваад байгаа ээж байна. За би болохоор Хүсгэл аймагт төрж өссөн, Хүсгэл аймгийн Мөрөө хоттой. За тэгээд 10 жилээ төгсөөд тэгээд ерөнхийдөө бол ерөөсөө 2013 онд төгсөөд тэгээд 2020 онд тэгээд очсон юм да. За тэгээд Хүсгэл аймагт 3 жил хүртэл ажиллаж амьдарч байгаад одоо Говьалтай аймагт одоо ингээд суугуулаар ирчихсэн байж байна. Одоо бол Говьалтай аймгийн одоо ижидийн орон хүүхд хөгжил хамгааллын төвийн одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм хүн байна. Супер. За тэгээд өнөөдрийн ярилцлагын зорилго болохоор ер нь хүмүүс ингээд ярилцчих хэрэгтэй гэдэг. Хүнд ингээд янз бүрийн хэрэгцээ байдаг шүү дээ. Ингээд олон их орон гэр байх гэдэг наад захын хэрэгцээ. Тэрний дараагийн хэрэгцээ бол ингээд ярилцаж ойлголцож байх хэрэгцээ. Хүнд эдийн тэр хэрэгцээг сайн хангаж өгөх хэрэгтэй байдığım байна гэдэг би энэ амьдралынхаа туршлагаас хамгийн сайн ойлгосон юм. Хүмүүс ярилцж ойлгох юм байна гэдэг маш сайн ойлгосон учраас тэгээд дүүтэйгээ сайхан ярилцъя гэж бодоод урьсан байгаа. Тэгээд урилга хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд сайхан ярилцсан баялаа. Юуны ч хамаагүй. Тэгээд миний хувьд бол нээлттэй юуны талаар бас ярьсан болж байна. Би одоо энд чинь 26 жил болж байгаа. Хантайгаа 3 хүүхдээ өсгөх гээд энд цагаач хүмүүс яаж амьдрдээ, яаж үзэж тааж өсвөрч наадын зүгээр бүгдээрээ бээрээ туулаад тэгээд маш амжилттай явж байгаа ээж. Тэгтээ хүний амьдрал чинь дандаа амжилтаар дүүрэн байдаг юм билээ. Алдаж анаал алдаанаасаа суралцаад тэгээд явж идэм билээ. Тэгэл яг л хүний амьдралын жамаар явж байгаа тийм эмэгтэй байгаа. Тэгээд яг миний сүүлийн 3 жил болох 3 жилийн өмнө би одоо эгчин дайг бол амьдралынхаа тийм үе дээр ирсэн ч байгаа юм бэл мэдэхгүй. Гэхдээ 3 жилийн өмнө би ингээд хаашаа явж байгаагаа нэг л мэдэхгүй. Би одоо ер нь миний амьдрал одоо яахаараа ийм байдалд толчив, яагаад би энд хүрчив, яаж явсараад энд хүрчив гэл ингээд гин хүнд ингээд хүн ингээд зог тусд юм бэлээ. Тийм тохиолдчихсэн. Яасан гэхээр нэг л мэдсэн чинь ингээд нөхөртөөгөө хоёлаа уучраа олдгүй юм ярил дандаа би рүүгээ уцаартчихдаг. Эсвэл нөхөр манай арх угаад хурж ирээд бид нартай ингээд жоохон ширүүн дөрөв хайцдаг ч юм уу. За тэгсэн мэтлээ нэг ажиргалтай гэр бүл инээгээд танаагаад яваад идэг амжилт
бүтээл хэрэндээ л хувийн бизнестэй одоо 3 хүүхэдтэй бол одоо манай том хүү бол нөгөө Robinhood гэдэг нэг инвестмент компанид аналист хийдэж штэ. Тэр энэ подолкны тухай би нэг класс ирчихв. Би яасан бэ? Энэ подолкыг өмсгөж байгаа нь Pomona College гэдэг юу вэ? SHN гэдэг нөгөө юуны лого нөхгүй юу? Юуных нь хөл бөмбөгийнх нь баг баг. Энэ Pomona College гэдэг би айгүй чухал нэрээр мэдээлэл өгч хамгийн ихэнд. Энэ ямар учиртай гэхээр Америк тийм төрийн бус байгууллага байдгийн questbridge.org гэдэг questbridge.org гэдэг энэ ярилцлагыг Америкт байгаа хүмүүс ч гэсэн үзэн шүү дээ тийм. Тэгэхээр тэр төрийн бус байгууллага ямар учиртай гэхээр бага орлоготой одоо айгуу сурлага өндөртэй хүүхдүүдийг ингэж аппликейшнуудыг хүлээж аваад одоо энэ жил ихэд 25,000 хүүхдүүдийн аппликейшн авсан байгаа. Тэгчээд өөрийнхөө membership коллежуудаар Америкийн топ коллеж одоо ингээд Yale, Stanford энтергээд топ коллеж 40 коллежийг хувийн коллеж энтерүүдийг нийлүүлээд улсын их сургууль бүгдээр ингээд нийлүүлээд 40 коллеж аваад тэгээд тэр 40 коллеж руу тэр хүүхдүүдийн өргөдлийг ингээд үн төлбөрөөр цацдаг ийм сайн хүүхд энд байж байна. Ингээд орлого багтаа учраас манай сургуульд орж чадахгүй нэгээд тэгэхээр нөгөө тэр 25,000 аппликейшн чинь тэр сургуулиуд нь авч үзээд тэгээд хүүхдүүдэд одоо тал бүтэн бол бүтэн тэтгэлэг өгдөг байхгүй. Тэгээ манай хөө 2014 онд энэ Pomona College гэдэг тийм энэ коллежийн full scholarship баг full одоо 95% тэтгэлэг авч ирсэн. Тэр чинь нөгөө жилийн төлбөр $70,000 болохоор тэр чинь $250,000 тэтгэлэг аваад ийм сургууль явж ирсэн. Манай хүм бакалавра болоод энэ сургуульд мастер бол яг энэ хажуугийнхын сургууль бас тэр 40 сургуулиудын нэг Claremont McKenna гэдэг тэнд хамгаалж ирсэн манай том хүү. Тийм хүү байгаа. Тийм учраас энэ бол Америкт байгаа гадаад байгаа хүүхдүүдэд өгдөг юм шиг үлээ тэрийг би сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Америкт байгаа хүүхдүүдэд бол шууд ингээд 8 сарын 1 ингээд өргөдөл нь нэгдчихтэй. Яг тэр вебсайтаар нь орохоор тэнд нэг хэдэн criteria requirement гэдэг шаардлага байдаг. Одоо GPA 3.5-аас дээр байх хэрэгтэй. Нэг гэр бүлийнхэн дундаж орлого тэд одоо нэг хүнд оногдох орлого нь одоо хэд 15,000-аас доош байдаг. Үнийг орлого багтаа байдаг ч гэж энэ тийм юу байдیں۔ Тэгээ class rank гэдэг нь болохоор нөгөө тэр хүүхэд сурж байгаа сургуулийнхаа дээдлийнх нь 10% нь орсон байх хэвээр. Одоо 400 хүүхэд төгсөж байгаа бол 400 хүүхэд тэр сургуульд төгсөж байгаа бол эхний 40-т нь байж ах хэвээр гэдэг тийм 3-4 тийм шаардлага гэдэг. Тэрийг хангасан хүүхдүүд нь тэр 40 коллежийн Америкт чинь ингээд их сургууль коллеж бүгдийг нийлүүлээд коллеж гэдээ ярьчихдээ шүү. Тэнд одоо улсын их сургууль, дэлхийн шилдэг сургуулиуд ч байж байгаа, хувийн коллежууд ч байж байгаа. Коллеж гэдэг нь жижигхэн цөөхөн хүүхд авдаг хувийн ч юм уу те сургуулиуд. National University гэдэг нь 20-30 мянган 40-50 мянган хүүхэд сурдаг том сургуулиудыг нийлүүлдэг шүү. Тэгээд тэндээс манай хүүхэд нэг л бид нар яг амралт зуны хаврын амралтаар нэг Флорида явж амрах гал тэгээд нэг бодлоо тэгээд нэг шуудангаа шалгасан чинь шуудангаар $250,000 тэтгэлэг өглөө гэдэг энэ захиа явуулсан байсан байхгүй. Ямар гоё. Тэгээд тэр чинь их гоё баярт мөчөөдөө. Тэгээд манай хүү чинь тэнд яваад ер нь тэр миний хүү тэр сургуульд явснаас ер нь битгарын амьдралыг ингээд өөрчлөх шалтгаан болсон. Ер нь бол тэгэхээр би дандаа эхнийхээ өөрийнхөө амьдралыг эхлээд яриад авах уу, ойлоо хамаагүй л ингээд яриад авах уу. Зүгээр яаж л сонирхолтой л шүү дээ. Тий. Тэгээд би чи их мундаг ээж гэдгийг юугаараа өөрийгөө жоохон хоёлоо гэж жоохон өргөж яриана ихэд бас хүмүүс сонирхолтой болгох тийм. Тэгэхээр одоо би чи 3 хүүтэй одоо манай хүү чи хэдэн оных гэлээ? 95 оных. Тийм манай том хүү 95 оных. Тэгээ би чинь 2001 оны бас нэг хүүтэй одоо University of Colorado Boulder гэдэг дэлхийн шилдэг 100 сургуулиудын нэгийг одоо компьютерийн инженерээр төгсөж байгаа нэг хүү байгаа. Тэгээд нэг нь болохоор 18 настай дөнгөж сая дээр бас University of Colorado Boulder-т Орос одоо civil engineering гэдэг одоо 2 инженер нэг санхүүгийн хүүхдэд төсгээд байж байгаа тийм ээж байгаа. Тэгээд University of Colorado ч бас айгүй мундаг сургууль инженерээр бүр алдартай дэлхийн шилдэг 100 сургууль гэдэг нэг юу монголчууд хүртэл нэг тэтгэлэг өгөөд явуулаад байсан шүү дээ засгийн газар. Тэр сургуулиудын нэг нь шүү. Тэр
Маш сайн сургууль За. байгаас тэр сургуулийг рекламд чинь яагаад гэхээр нэгдүгээр надад хамгийн их таалагддаг юм нь байгаль айгүй гоё юусэн. Манай энэ Rocky Mountain гэдэг өстой уулахад мос манай хөсгөр шиг нутаг. Тэгээ одоо дэнэрээс нэг цагийн л газар байдаг байна. Тэгээд байгаль нь тийм гоё. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь зүгээр цан манаар гулгаад гадаанаа явган эцгээ яваад ус мусаар нуур мөрөн дээр очиж яваад ингээд хүүхэд байгальтайгаа айгүй ойр болдог. Тэгээд байгаль дуртай манай хоёр хүү болоод үнэхээр тэр байгальд нь тэр цан чанараа гулгах нөгөө юугаар үнэхээр супер. Дээрээс нь тэр сургууль надад яасан гэхээр нөгөө энэ коллежүүд чинь ингээд өөрснөө энэ чинь төм бөмбөг баг хэдэн мянган коллеж үйдэг Америкт те их сургуулиуд өөрснөө рекламд жижиг энэ зах зээлд чи өрсөлдөж штэ. Тэгэхээр нөгөө спортын багаараа рекламдчихдаг. Тэр аягүй сайн реклам болдог байхгүй. Тэгээд ихтэй сургуулиуд чинь хөл бөмбөг сакс волейбол гэл бүх юмны багтаа идэг. Тэгээд нодон болохоор энэ University of Colorado яасан гэхээр энэ юуны хөл бөмбөгийн нэг алдартай тамирчин мундаг коллежийн коуч хөл бөмбөгийн коуч болоод авраг болоод тэр коуч ингээд хэдэн сая доллараар ч гэлээ одоо гэрээ хийгээд аваад ирсэн байхгүй. Тэгээд тэр коллежийн коуч нь тийм харизматик тийм entertainment хүн байгаа байхгүй бүр ингээд мэдгүй телевиз энтрийн нэвтрүүлэг хөтлөжсэн үгүйг нь бол мэдгүй. Тэгтээ тийм алтартай тийм коуч аваад ирсэн чинь энэ сургуулийн чинь нэр хүнд нь ингээд өсөөд юу гэсэн бэ нодон сургууль 8 сард эхэлж байгаа. Тэгэл 12 сар гэхэд чинь тэр 2024 оны ингээл бүх хот мод сургууль мургуулуудын орлого ингээд гарч ирдэг шүү дээ. Орлого зарлага байгууллага хүн ам бүгдээрэлтэй орлого одоо тийм. Тэгсэн чинь тэр зөвхөн тэр хотон тэр хөл бөмбөгийн багийн тамирчин тэр коуч нэрхтээ өөрийнхөө хоёр хүүтэй хөл бөмбөг тоглодог хүүтэй. Тэр хүүгийнхээ найзтай ингээд 4 хүн ирсэн байлээ. Флоридаос ч гэлээ. Тэгсэн чинь нөгөө Холливуудын одууд модууд чинь тэр тэмцээнийг үзэх гэл нөгөө рок гэл манай нөхөр чинь рок Дуэйн Джонсон энэ чи ирж үзээд тэгээд Дуэйн Джонсон энэ юун дээр сууж мууж гэл нөгөө телевизээр гаргаж өстөд тэр сургууль чинь нөгөө ямар ч рекламдах шаардлагагүй ингээд орон даяараа зүгээр University of Colorado болчт юм билээ. Тэгээд юу гэсэн бэ Boulder чинь надад гэхэд 114 сая доллар хийлээ энэ коуч ирээд 4 сар болж ахт ч гэлээ. Тэр хотн гэхэд бөө хүмүүсийн тэндээс ирээл тэр чинь тэр хотод чинь ресторан ганц зочид буудал гэж бүх юмд нь орлого орж байгаа юм чинь нэг тийм учиртай бас их сургууль байгаа шүү. Дэлхийн шилдэг 100 сургууль инженерээр их алдартай. Тэгээд манай хоёр хүү нэгэнд төгсөж байгаа нэгэнд өнгө сая ороод байж байгаа. Тийм учиртай. За өөрийгөө жоохон магтчихлаа. Сургуулиудаа рекламдчихлаа. Эцсийн дүүгийн хувьд Дуэйн Джонс сая танаа нөхрөө найз гэсэн үү? Тийм ээ. Дуэйн Джонс рок найз биш манай нөхөр фэн нахгүй. Хүүдээ рок гэд нэрийг өгжсэн Мадон түүч рок гэдэг нэрээр явдаг шүү дээ. Дуэйн Джонс. Америк нэр нь. Би бас фэн. Тийм өстой гайхалтай тэр гэр бүлтэйгээ харьцаж байгаа тэр жижигхэн хөөрхөн охинтойгоо харьцаж байгаа юм тэр үнэхээр гайхалтай юм билүү те. Тийм үү. Сайн мэдхгүй. Би ч нөгөө гэр бүлд ингээд энэ quality time гэж юу одоо чанартай цаг байх хэрэгтэй юм билээ. Тэр чанартай цаг нь одоо хоолоо идчих цаг цаг ч үгүй юм уу? Спорт нэгнийхээ дуртай юм цуг үзэх цаг ч үгүй юм уу? Эсвэл сэтгэл санаагаа ойлгоцгүй байгаа юм а ярилцдаг тийм цаг чанартай цаг гэж байх хэрэгтэй юм билээ. Манай нөхөр бид хоёрын хийсэн алдаа болохоор чанартай цаггүй явсан байлаа шүү дээ. Зүгээр ажил гэж зүтгэл энэ гурван хүүхдийг боловсролтой олгоч ажилтаа олгоч гэр оронтой байлгах чигээр зүтгэцсэн байлаа. Тэгэхээр тэр чанартай цаг гэдэг чинь ерөөсөө л ингэж дотн ярилцах цагийг хэлдэг юм билээ. Тэгээ би чинь нөгөө 4 хүнтэй том болсон эрчүүдтэй амьдарч байгаа ээж чинь сүйдээ ерөнхийдөө жоохон мараг шоодогдсон шүү дээ. Би чинь ингээд тулга тойрсон гэрээ зэрэгцэнгүй яваасангүйгээд юм яриад идэг. Тэдний сонирхолтой юмыг хийхин тулд би ингэж юу яасан шүү. Хөл бөмбөг энтрийг сонирхож эхэлсэн. Яагаад гэвэл эдгээр чинь одоо сакс нь одоо манай Денерийн наагц нөгөө хин тэгээд чинь би Йокич мокич гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ ярилцахын тулд нөхөртөөгөө ярилцахын тулд тэр спорт чинь сонирхож эхлээд тэгээд нөгөө Йокич тэгсэн тэдэн оноо авсан гэж бид нар чинь ингээд сэтгэл тоглоод ярихаар урдны бие байсан. Миний хуучин бие байсан бол Йокич гэж өгөөч хэлээд байгаа мэдэхгүй шүү дээ. Чи урдаас нь шууд аяга угаасан мүү гэж ингээд хэллээ шүү дээ. Тэгээд чанартай цаг байхгүй болцсон байсан юм байна.
Тэгэхээр би Зөв зөв. одоо энэ спортыг их сонирхоод ялангуяа энэ хүүхдүүд чинь тэр сургууль сурж байгаа болохоор тэр хөл бөмбөг юу болсон, ямар гол хийсэн, одоо нөгөө quarterback мэг гэл хөл бөмбөгийн багийнх нь явна яасан масан гэдэг их сэтгэл нь хөдлөөд ярихаар чинь би тэрийг мэдэхгүй байхгүй бол болохгүй. Тэгэл тэр энэ баг Мгм. магийг чинь ингэж мэдэж авсан байхгүй. Тийм учраас Зөв зөв. миний хамгийн сайн ойлгосон юм бол гэр бүлд чанартай цаг гэдэг тийм цаг байх хэрэгтэй юм билээ. Мгм. Тэр бол хамгийн чухал цаг, ярилцдаг, ойлголцдог, бие биенээ дэмждэг, алдаа оноог нь ярилцдаг. Ялангуяа одоо нэг улс төр ярьлаа гэхэд хүмүүс нь зарим нь улс төр үзээд байдаг, зарим нь юу хөл бөмбөг үзээд байдаг, зарим нь ингээд гэр орныхаа аяг тав хоол ундныхаа тухай яриад байдаг. Ингээд өөр өөр сонирхолтой хүмүүс тэр гэр оронд чинь амьдарч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Аа. чамтай цагаараа нэг нэгнийхээ дуртай юмнуудыг ярьдаг юм байл шүү. Тэгээд их чихэн чанартай цаг болохоор хүүхдүүдтэй спортын тухай ярьдаг. Тэрийг хаяа бас очиод үзчихдэг энэ төр ч гэдэг юм уу, телевизээр цуг суугаад үзчихдэг. Тэхийг хичээж байгаа. Гоё юм байна гэж. Манай аав ч гэсэн адилхан шүү дээ. Тэгэл ажил гэж яваал те. Бас Монголын нэг юм чинь бас үзээдэн шүү дээ. Тэгэл ер нь манай гэр бүл айхдаг тийм чанартай цаг байдгүйсаа. Тэгэл аав хүн дээрт нааш цаашаа явна. Тэгэл ээж хуваараа бизнесээ нэгэл. Тэгэл аавыг ирэнгүүт бараг ээж зөрөө явчдаг ингээд бараг ерөөс ингээд ер нь чанартай цаг гэдээ ирсэн чинь тийм байхгүй. Одоо ч гэсэн одоо би ингээд гэр бүлээ зохиож байгаа. Ер нь хүн болвол тэгэл яалтчгүй зүтгэе гэж бодоод тэгэл гэр бүлийн чанартай цаг байхгүй болвол тэр нь ингээ баг багаар ихсээр байгаа л тий бие бинийгээ жоохон ойлгохоо болоод үл ойлголцол эхэлдэг юм байна л да яг таны хэлж байгаа л үнэн л дээ. Тэгээ ер нь одоо ингээ та ч мөр 4 нас биеийн хүрсэн эрэгтэй хүнтэй хамт амьдарч тий ингэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь эрэгтэй хүмүүсийн ч юм уу эрэгтэй хүүхдүүдийн онцлог нь яг юу байдгийг. За биднэрт одоо давуу талч байна, сул талч байна. Одоо би хоёр хүүхэдтэй тэгээд гэр бүлтэй одоохондоо их тустай байгаа. Тэгээ яг одоо би юу гэж бодоод байна гэвэл одоо миний тустай байгаа шалтгаан шийдвэр нь болохоор би яг нөгөө Монгол үг байдаг шүү дээ. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Яг үнэндээ бол ингээд бие гүйцэд засаагүй л хүн байсан. Тэгээл маш гоё үзэсгэлэнтэй. Тэгээд эмэгтэй дурлаад тэгээд тэндээ бүр шунаад ингээд үнэхээр тэр хүнтэй хамт амьдрахыг хүсээд ингээд хамт амьдрсан байхгүй. Тэгээд тэр хүн бол намайг бодвол тэг карьертай ингээд одоо боловсралтай мэдлэгтэй аюул мундаг тийм эмэгтэй. Манай хөсгөлийнх л та. Тэгээд хөсгөлд очиод танилцсан. Тэгээд тэндээс юу болж байгааг л одоо би нөгөө тэр эмэгтэй чинь тоогдохын тулд би ингээд нэг гоё хүн байх гэж хичээн штэ тий. Өөрт байхгүй юм байгаа юм шиг ингээд хичээн. Тэгэл өөртөө тасахын тулд ингээд зөндөө юм хийж байгаа штэ. Тэгээд яг тэрэн шиг л намайг бодсон. Тэгээд би ч гэсэн одоо ингээд дүү ихсэн гэх юм уу. Одоо л би тэрийг хүлээн зөвшөөрж байгаа. За тэгээд ер нь бол одоо айгүй мөнх болд гэж одоо айгүй тийм нэг мундаг залуу те айгүй хүнийг ойлгодог айгүй хүнийг хайрладаг байсан чинь сүүлдээ хүнийг ойлгодог хүнтэй ярилцдаг ажил гэлээдэг те ингээд нэг ийм нэг шал өөр мөнх болдож хурсан байхгүй. Тэгээ би тэрийг бас мэдчихэж байгаа. Энэ бүхэн юунаас олж ийн гэхээр одоо нөгөө бие гүйцэд засаагүй за надад олдон алдаа байдаг нь одоо хувийн сахалтай бат байж гэн те эрэгтэй хүн чинь бас нэг юм одоо надад нэг юм чанар байдаг нь нэг юм хийгээвэл тэгээ зүтгэждэг ингээд жоохон мугүйдэлдэг ч юм уу. Тэгээ үнэхээр заримдаа бас нэг тэр эмэгтэй яаж байгаа болоо гэж бодохгүй одоо тэр маань яаж байгаа болоо энэ маань яаж байгаа болоо гэж бодохгүй нэг юм томол юм хараад байдаг том зориг тавьсан тэрнийхээ тухай бодоод байдаг. Тэгээд энийг л би хийх ёстой энэ маань ингээд зөв зам гээд яваад исэн чинь тэгээд нөгөө энэ эмэгтэй хүн чинь жижиг юм баярлдаг. Тэгээд тэр бүхнийг юусоо би ингээд тоогоогүй байгаа хгүй. Тэгээд энэ нь бол бас миний алдаа болсон юм аа. Тэгээд ер нь эрэгтэй хүнтэй ер нь яаж та ойлголцдог юм бэ? Хэцүү юу? Тийм ерөнхийдөө бол юу тэр бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг чинь миний амар амгалан гэр бүл гэдэг группийнх нь одоо лого гэдэг юм одоо тэр өөрөө тийм байх ёстой. Би уг нэг энэ канава дээр юм сураад тэр мэрийг уг нь пост хийх ёстой. Тийм тэр чинь хичээнтэй харин мундаг байна. 30 настайдаа 30 хүрээгүй байж өөрийгөө гэрээ бие засаагүй гэж би гэр бүл зохиосон юм байна.
гэдгийг ингээд ойлгоод ухаарна аавна гэдэг чинь өстой супер. Тэр бол нэгдүгээр их чинь тэрийгээ би ингээд 50 гарсан хойно ойлгосон байхгүй юу? Яаж ойлгосон гэхээр тэр 3 жилийн өмнө зам энэ түрүүний ярьсан манай том хүүжийн мундаг сургууль төгсөөд ирлээ. Мундаг ажил хийлээ. Тэгээд тэр сургуульд явах хүртэл нь 18 хүрэх хүртэл нь болохоор бид хоёр одоо хүүхдээ яаж хүмүүжүүлсэн гэхээр та нарын төлөө бид нар механиз зулгаач Монгол дахь өтгөж банкнд ажилладаг мөнгө төгрөг их олдог мундаг карьертэй ээж байгаа шууд одоо тэр чинь 98 онд шүү дээ. Шууд Америкт ирээд Walmart гэдэг нэг том одоо супер центр байдаг шүү дээ. Тэрний шалыг цэвэрлэдэг тийм цэвэрлэгч болж исэн байхгүй юу? Тэгэл тэр мэрийгээ хүүхдүүдтэй байнга ярнаас та нарын төлөө цэвэрлэгч хийжсэн. За эмээ өвөө харж исэн тэр чинь ингээд памперс олгоос ахуулаад тэр чинь нөгөө хил муута юу бичиг баримтгүй хүмүүс чинь тэгэл хар бор ажил хийж зүтгэж явж байгаа. Одоо бид хоёр яг сүүлийн 10 хэдэн жил хувийн бизнестэй явж байгаа л да. Тийм тэгэл хүүхдүүдтэй тэгэл та нарын төлөө бид нар махаацд гээд ингээд явж байгаа та нараас тэ өндөр боловсралтай болох хэрэгтэй бид нар шиг энэ хаар ажил хийх ёсгүй гэдэг нэг юм тулг таарсан нэг за сайн болоод нэг 20 өгүүлбэрийг ингээд яриад ингээд хүүхдүүдэд өсгсөн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь үргэлж ажил хийн ерөөсө зогсолтгүй ингээд хүн чинь тэр дав тухамсраараа удирдуулад идэв юм билээ шүү дээ. Дав тухамсарт нь чи зүтг гэдэг програм багтаа хийцэн зүтгэж ижил амьдрал сайхан явна гэдэг програм хийсэн. Тэгээд тэр програм зүтгэг гэж ажиллаулаад байсан юм байна. Тэгээд ажиллаулаад тэгээд зүтгэж байгаа тэр чинь бас нэг ядаргаараа нэг кайф авна шүү дээ. Тэгээд кайф хийдэг нь болохоор найзуудтайгаа нээж паридаж хөгжиж яаж одоо ректар сууж яадаг юм яа тий. Тэгээд дээрэс нөгөө quality цаг байхгүйсэн хүмүүс нь ойлголцохгүй юмнууд амьдралд гарч ирээд байгаа шүү дээ. Тэрийгээ ярилцаж шийдэхгүй байжгаад паринд явлаа гэж чи хурж ирээд хоёлоо нууддаг байсан байгаа байхгүй сүүлийн нэг 10 хэдэн жил бас тэгээд амьдэрсэн. Тэгээд нөгөө нууцсан шалтгааныгаа болохоор хүүхдүүдийнхээ төлөө ингээд зүтгэж явдаг яадаг одоо мэдгүй харамаа ажил бизнесээ болоо бид нэр их зов зүдэрж явж байгаа юм шиг тэгж хүүхдүүдтэй ойлгуулдаг ч гэдэм юм. Тэгээд манай хүүхдүүд амьдрал гэж ийм л хэцүү юм байт юм гэр бүл гэж ийм л нэг асуудалтай ийм л байт юм байна гэдээ ойлгочоод явсан чи манай хүүхд нөгөө дэлхийн шилдэг тэр бүр Pomona College нь яг тэр миний үг орж ах жил Best Colleges Universities of America гэдэг бүр нэгд орж исэн нэг номерын сургууль одоо энэ Yale Harvard-ын ч дээр байжсэн тийм сургууль байхгүй. Энд чинь тэгээд шилдэг 1800 оюутантай жилд 400 оюутан авдаг бүр шилж авдаг. Нөгөө acceptance rate гэдэг нэг коллежуудыг ороход хэцүү гэдэг нэг юм юу процент өгдөг шүү дээ. Тэр нь хамгийн хэцүү сургууль. Хүн болгон тэр мундаг сургууль хүүхдээ өгөх гэдэг. Тэгээд тийм сургуульд очиод ирэхдээ нөгөө ертөнцийг харах цонхонд ертөнцийг харах үзлэн шал өөр хүүхэд болчиход ирсэн байхгүй. Ээж эцэг их гэдэг чинь заавал хүүхдүүдээ ингээл өглөөл дуулаад загнаад занчвал шахаад шаардаад идэг юм байдаг шин бэ. Хүүхдүүдээ ингээд сонсдог тий сонсдог юм байна. Бид нар өөрийнхөө бодол санаа сэтгэл юу гэдэг филинг нөгөө юу мэдэрч байгаагаа та нарт ингээд яригч ирэхгүй үсгэсэн байна. Ийм эцэг чи юм байдгүй юм байна. Хоёр өөрснөө ч бинээ сонсдгүй юм байна. Ингээд нэг нь ярих гэхээр шүүмжилждэг нөгөөд нь шүүмжлэнгөт хүний чинь автоматик респонс гэж тархинд бас байдаг програм. Хүн ингээд шүүмжлэл шууд ингээд өөрийгөө хамгаалдаг. Тэгсэн юм үгүй би тэгээгүй гэд тэр мөр чин гэр бүлд аягүй том асуудлууд үүсгэдэг юм байлээ. Тэгээ тэр болгоныг миний өвч нөгөө судалж мэдээд хурж ирээд битгаар ингээд тайлбарлаж өгөх гээд тэгэхээр чинь битгаар чинь нэгэнт ингээд уруудаад явж байгаа хүмүүс ингэдэм байлээ ингээд ер нь нэг ингээд амьдралын төлөө зүтгэж яваад нэглэн ингээд амжилтанд хүрж байгаа гэж бодож байгаа шүү дээ хүүхдүүдэд хоолнд өргөцсөн бас гэр орондоо бас гайгүй дөрөвт гайгүй сургууль хүүхдүүдэд өгсөн аавч чи өөрөөс нэг мундаг байж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Гэтэл хүүхэд хурж ирээд тэр мундаг гэр бүл чинь бид нар биш юм байна гэд ингээд шүүмжилдэг юм уу битгаарыг ингээд засаад өстой чанартай цаг гаргах гээд ярилцсан гэхэд битгаар тэрийг ойлгодгүй явсан билээ. Тэр ойлгох ухаан хүрээгүй битгаарыг хийсэн хамгийн том алдаа болохоор юу Америкт ирэл шовтон ажил хийцэн. Ерөөсөө ингээд боловсролтой хөрөнгө оруулалт гэдэг юм ороогүй. Энэ сэтгэл гэдэг ийм том эрхтэн байдаг гэдгийг ч мэдээгүй. Ер нь монголчууд бүгдээрээ л тийм л дээ. Гэхдээ энэ монголчууд гэр бүлийн асуудлыг чинь дээ. Энд чинь чиний асуудал биш, миний асуудал биш. Монголчуудын ч асуудал биш, Америкууд ч тийм асуудал. Ерөөсөө л энэ орчлон хорвоо чинь яасан гэхээр энэ чанартай цаггүй, ярилцдаггүй, ойлгодгүй тийм юугүй болсон. Хитрхи материалыг сонирхолтой автал имэнтэ болохгүй. Тэр материалыг сонирхол чи ерөөсөө хизээч хангахдаггүй. Машинтай оллоо, вирустай оллоо гэхэд ланд нөгөө 100 муутай болмоор байдаг. Тэгээд ланд 100-тай бол одоо яадны гадаад мадад аялмаар байдаг гэдэг хүний хэрэгцээ ингээд хангагддаггүй. Тэгээд тэр хангагддаггүй хэрэгцээ чинь хүнийг ингээд
зүтгүүлчихсэн юм билээ. Тэгэхээр хүн ер нь яах ёстой юм гэхээр нэг зогсос хийгээд өөрийгөө ингээд өөрлөгөө өнгөн гэж яриад байгаа. Өөртөө ажиллан тэр бие зас гэдэг чинь яг тэрийг хэлдэг юм билээ. Бие зас гэдэг чинь ер нь ингээд нэг бүр нэг зогсос хийгээд би юуны төлөө яваад байгаа юм. Ямар амьдралыг бүтээх гээд байгаа юм. Аж аргал гэдэг чинь миний хувьд юу юм те? Ямар юутай байвал би аж аргалтай байна гэж бодох юм. Одоо эд хөрөнгөтэй хэлэх хэд бас юутай байвал би ханамжтай сэтгэл хангалуун байна гэж бодох юм. Бүх юм нэг ингээд зогсос хийгээд бодох хэрэгтэй юм билээ. Бид хоёр бол тэгж зогсож бодох тийм ямар ч сөхөөгүй л ингээд ажиллаад хөдөлмөрөө зүтгээл өстой ядраал зүтрээл ингээд явцсан билээ. Тэгээд тэр одоо би нэг ингээд хүн нэг ингээд шааригдад явж байгаа нэг юм хан мөрөгдөм билээ. Тэр зогсос хийх цаг тэр хүн нэг одоо ухамсартай амьдралаар амьдрах тийм цаг ирдэм билээ. Тэр нь одоо тэр 3 жилийн өмнө ирсэн. Яаж ирсэн гэхээр миний энэ хүү 2 жил бит хоёртой нөгөө ковидын үед бит хоёрыг ингээд засгаад ээж авдаа туслахад 50 гарсан хүмүүс одоо санхүүгийн хувьд тийм санхүүчээр төгссөн, эдийн засгаар 2 сургууль төгссөн, 2 хувийн коллеж төгссөн хөлт байхгүй. Тэгвэл тэгээд та хоёр одоо 50 гарсан хүмүүс чинь үдээд гэхэд тийм хадгаламжтай тий санхүүгийн хувьд ийм юутай байх ёстой. Та хоёр тийм юм алга хоорондоо ингээд ярилцдаг, марилцдаг тийм quality цаг ойлголцдог тийм алга нэг бол ерөөсөө сонсож сураагүй. Нэгэн бэлгэнгүүд нь нөгөөдг нь дефенс механизм ажиллаад үгүй би тэгээгүй чи өөрөө тэгсэн мө тэгдэг үсттэй гэдэг ингээд нэг юм би бэрэгөө уцаарддаг тийм хоёр гэр бүл болсон. За яг тэгээд дандаа бас уцаардаагүй тэр чинь бас амьдрал чинь аж аргалтай мөчөө зөндөө байгаа бас зөндөө сайхан тийм бүтээсэн зөв сайхан юмнууд зөндөө байгаа. Тийм тэгээд яваадсэн билээ. Тэгээд миний хувьд болохоор эрэгтэй хүмүүс ямар байдгийг гэхээр гэхдээ их сонио их чинь ингэдэг амьдрал law of attraction гэдэг нэг таталцлын хууль гэдэг амьдралд нэг юм хуулиуд байдгийг. Тийм тэгэхээр нэгдүгээр хууль болохоор таталцлын хууль гэдэг. Осууд ямар хүмүүс таталцдаг гэхээр эсрэг хүмүүс таталцдаг. Одоо нэг амар нүүрэнгийн ингээд өөрийгөө илэрхийлэх чадвартай хүн тэгээс жоохон дуугаа охинтой суудаг ч юм уу тий. Тэтгэр болохоор эсэргээр манай нөхөр тийм нүүрэмгийн айгуу тийм харизматик юу хүн байхгүй тийм нээлттэй тэгэл хинтээ ч хамаагүй хаан ч хамаагүй юм танилцал ингээд яриа үдээр зүгээр тэр орчногчийн хөгжөөгөл тэгээд явцдаг тийм хүн. Тэгээд би болохоор тийм дуугаа муугаад одоо ерөнхийдөө зам маань иршүүд 50 аавынхаа дүүрээс охин аавын охин гэх юм аавынхаа дүүрээс охин болохоор манай гэр бүлийн хувьд болохоор манай нөхөр илүү эмэгтэй хүн шиг гэх юм уу одоо тийм нээлттэй би болохоор дуугаа муугаа эрэгтэй хүн шиг тийм солигдсон хоёр хүн биендээ татагдаж суусан билээ. Одоо би яагаад энэ манай нөхрийг би юу яаж сонгосон битгаар чинь суухт айгүй хурдан суусан байхгүй. Танилцаад би хөвсгөлдөөсөн мөрөнд би чинь цэцэрлэг суманд өрөөд мөрөнгийн 1-р 10 жил мөрөнд бараг 20 жил 18 жил 10 жил амьдэрсэн. Мөрөнгийн 1-р 10 жилийг төгссөн байхгүй. Тийм тэгээ манай нөхөр болохоор өмнө яг энэ цогцсон уурхайн хөхтэй. Тэгээд манай нөхөр чинь хөдөөжихын дэд төгсөөд хөдөөжихын банкнд ажилд ороод анхныхын томилолт нь өсвөлийн хөдөөжихын банкны ажлыг шалгах гээд очихт нь танилцж ирсэн. Тэгээд битүүр танилцсангуудаа чинь тэр үед чинь нөгөө date mate хийнэ гэж авах хэрэгтэй онгоц чинь картын барааны дараахан үе юм чи онгоц чинь 7 хоногт ганц удаа л нисдэг юм тэр болгоноор нисээд очно тийм байхгүй шүү. Тэгээд битгаар чинь суугаад тийм гэр бүл болоод нэг гэртээ Улаанбаатарт ирээд орохдоо бараг танилцаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл тэр үедээ залуу байхад чи одоо ингэ тонгруудад амьдэрсэн юм шиг тэр одоо тийж ярьдаг байхгүй. Тэр ч одоо нөгөө урдх сайн юм аа тэр quality цагаараа чанартай цагаараа урдныхаа сайхан дурсамжууд аягүйх ярьдаг болсон байхгүй. Тийм тэгэхээр бараг ингээд гэр бүлийн чинь зохион гэдэг чи одоо Америкт жишээлбэл хүмүүс чинь ингээд танилцаад хэдэн жил болно, үерхэд хэдэн жил болно. Нэг гэрт апартментд цуг хүүхдүүд цуг ороод нэг хэдэн жил нэг бие биенээ танилцсан. Тэгж жагаад гэр бүл болох сүү тавиад бас нэг хэдэн жил болно. Тэгж жагаад хормоо хийгээд тэгж жагаад хүүхдээ гаргадаг тийм нийгэм багхгүй. Одоо Европын аялал чинь манай Монголд болохоор тийм боломж арай тонгруулаад яваад идэм байл. Одоо тэр тонгруулдаг тэгэхээр яг бол битгаар болохоор хормоо хийчихэд нэг гэртээ орсон хойно хүүхдээ гаргасан хойно
ингээд танилцаж эхэлсэн байхгүй. Би тэгэл ямар сандаа одоо найзуудтай хэлдэг байхгүй. Би өстой хотын өстой өндөр цагаан залуутай суусан ингэж бод давхраатай нэг амар сэргэлийн өндөр цагаан залуутай суусан гэж бодсон чи юм өмнө говийн жижигхэн бор залуутай суусан байлээ штэ гэл. Тэрийг би сүүлд нь мэдсэн штэ гэл тэр тоглоом биш тэгжсэн байхгүй. Айгу ингээд тонгоруулаад явцсан бүр инээдтэй. Тийм тэгэл бид банкнд 5 жил манай нэг хурц өдөөжхан банкнд эдийн засгчигээ би ардын банкнд нэхлээ хийдэг гэсэн. Тэгэл 5 жил сайхан амьдарч ирсэн. Тэгээд хурж ирэл энд яста үзэд хараад тэгээд үзэд харах хоорондоо хөөрхөн хүүхдүүдтэй өсгөл түрүүний ярьсан амьдралаар амьдраад явсан. Тэгтээ одоо би ингээд сүүлийн 3 жил тэр би тэр юуг оргил ягаад өөрчлөгдөх болсон шалтгаанаа хэлэх гээд байна. Хүнд ингээд өөрчлөгдөх тийм шалтгаан ирдэм билээ. Би одоо ингээд өөрийгөө л өөрчлөхгүй болохгүй юм байна. Явж энэ миний хүссэн амьдрал биш. Яг хүссэн амьдралаа цогцлоогоод бүтээгээд босгосон. Гэхдээ яг миний бас нэг хүссэн амьдрал чинь нэг өөр ингээд ач нараа шаваад өөр хүүхдтэйгээ болж өгнөд те ач нараа сургуультанд зөвлөлөд энэ тэр тийм сайхан хүссэн амьдралээр биш тийм сайхан амьдрал хүсээд явж исэн чинь манай хүн ингээд бит хоёрыг манай хүчийг юунаас сургуулиас ирэхдээ их урам зоригтой ирсэн. Ээж би тэгэл миний хүчээс мундаг сургууль төгссөн, мундаг мэргэжил эзэмшсэн. Таастаа мөнгө хийгээд амар баян тансаг амьдраад тэгээд аав ээж хоёр нь бараг л ажил хийхгүй зүгээр дэше хараад хэвтэх цаг боллоо гэж тэгсэн чи миний хүү тэгж хэлж байсан. Ээж мөнгө чинь ажрал биш ээ. Мөнгө чинь зүгээр хэрэглээ авахгүй юу? Та ингээд мөнгийг ажрал гэж боддог. Чинь буруу ойлголт аа. Мөнгө чинь зүгээр хэрэглээ. Зүгээр л одоо хоол хүнс авах, байр саваа авах ингээд юм авах юм хэрэглээ. Тэгээд миний хувьд болохоор би ямар зорилготой гэхээр ээж би тийм амар баян хүн болохгүй. Тийм ч их мөнгө төгрөг намайг тийм яг тэр чи хэрэглээ юм чинь их орлоготой байвал сайн л юм. Гэхдээ миний зорилго болохоор би бас нон профит тийм төрийн бас байгууллага. Тэнд одоо би зөндөө олон мундаг юунуудтай найзуудтай болсон сайн сургуульд авснаар одоо тэд нэр амжилттай явахд гарцаагүй. Тэгээд тэд нартайгаа нийлж байгаа ч юм уу юм нон профит байгуулад тэгээд тэр ашигын төрийн бас байгууллага нь яадаг гэхээр би энэ Монгол хүүхдүүдийг яг над шиг орлого багтаа айлын сурлага сайтай хүүхдүүдийг одоо яг энэ Quest Bridge шиг энэ Америкийн мундаг сургуулиудад явдаг тийм юу төрийн бас байгууллага байгуулна. Тэр миний амьдралын зорилгоо гэдэг бүр оюутан байхдаа бүр хүүхдэд ингээд $1000 тэтгэлэг өгч ирсэн Монгол хүүхдэд. Тийм хүүхэд ирээд бүр ингээд нэг Саксны UB баскетбол гэдэг нэг найзтайгаа Саксны групп байгуулад групп гэдэг клуб гэдэг юм уу баг байгуулад коуч хийгээд Монгол хүүхдүүд ингээд дэмжиж эхэлжсэн. Тэр хүсэл зорилгоо биелүүлэхэд эхэлжсэн чинь 2 жил бит хоёртой үзэл тараад өсвөрнөө алдаад өстө өөрөө сүлдээ стресстэй, депресстэй унтгаа байгаад гэ сахал өссөн ахаа байгаад өстө өрөөнөөсөө гарахгүй. Тэгээд чи нэг сургуулаад өгсөд тэр Робин Худд орсон болохоор ингээд нэг компьютер шигтдэг өдөржингөө нэг том дэлгэц тавьсан. Яг энэ ширээн дээр чинь. Тэгээд өрөөнөөсөө гарахаа болоод нөгөө тэр сакс максаа хаяад нөгөө монголчуудтай уулздаг болоод сүүлдээ битгээртэй ингэж уулздагч болоо үүдээ аалгаа хаагаад битгээр миний өрөөнд битгээ орж иргээд хоолоо захиулж идчихвэл нөгөө ковидын ч үе байсан. Тэгээд ээж нь ингэж шүүмжилж ихсэн аахгүй нөгөө бахархдаг хүүгээ чи ингээд нөгөө бусдад үлгэр жишээ болно гэсэн яалаа юм сахалтай өстэй явах чинь хүмүүс муу хэлнэ шүү дээ гэдэг. Гэхдээ хүн муу хэлэх нь танд ягаад тэр хүн миний сахлаа аваагүй ингэж тэг зэрэг хүүхч нөгөө воркаут мод хийдэг дасгалжуулагч байдаг байсан хүүхч сүлдээ тэр үндэ ч авах болоод ингэ таргалаад одоо бол ер нь сэтгэл готролд орсон байлээ. Тэгэхээр би тэр үеийн сэтгэл готрол гэж юу ч байдгийг мэдэхгүй. Ер нь бол бид нар бүгдээрээ сэтгэл готролтой нэг хэдэн жил явсан байлээ тэр багтаж арх дарсны хэрүүл хийж авах та. Тэгээ би чи хүүгээ ингэ шүүмжилж эхэлсэн байхгүй. Хүн чамааг юу гэж бодох юм өндөг сургууль төгсчээд сахал үсэж авахгүй ингээд бараг л нэг юм том залуу болцсон гэж 25 автай байсан гэсэн шүү дээ 25 зургуултай тийм. Тэгээд хүн юу гэж бодох ингээд үгүй ээж хүн юу гэж бодох нь чухал ээ нөө би юу гэж бодох нь чухал ээ нөө та надаас нэг удаач миний хүү яаж юу бодож чинь юу гэдэг юу мэдэрч чинь яаж юм гэж асууж үзээгүй би та хоёр туслах гэж ингээд 2 жил хичээлээ ингээд та хоёрын үр мөрийг чинь төлөвлөж ингээд санхүү манхүүжийн зэгцэл хадгаламж энэ төр үүсгэхэд хүртэл боломжийг хүртэл үүсгэж өглөө. Та ингээд миний тухай яагаад надаас асууж боддгүй юм гэсэн чинь
би тэр үед чи тийм хүмүүний сэтгэл зүйн мөө юу ч мэдэхгүй хүн миний хүү юу мэдэрж ийн гэж асуудгийг мэдэхгүй би юу мэдэрж байгаагаа эднэртээ тайлбарч мэддэггүй тийм хүн байсан байлаа. Энэ мэдрэмж гэдэг чинь ерөөсөө хамгийн чухал юм байлаа. Тэр quality time гэдэг тэр цагаараа гэр бүлүүд бол ерөөсөө хоорондоо өөр хүүхдтэйгээ эхнэр өгөрөө чи юу мэдэрж байна чамаа юу зовоогоод энэ өвтгөөд энэ чамаа юу ад жаргалтай болгох юм энэ гэж тэгж ярилцаж сурах хэрэгтэй юм байлаа. Бид нэр тэгж мэддэггүй байсан. Ерөөсөө л ингээд ажлын мал болцсон байсан байлаа. Тэгээд эрэгтэй хүмүүс болохоор эмэгтэй хүмүүс юугаар онцлог гэдэг нь угаасаа эрэгтэй хүний чинь юу тарих нь өөр зөвхөн байгальтай шүү дээ. Эмэгтэй нэг зурцсан биш гэдэг чинь эмэгтэй хүн болохоор ч ингэсэн тарихных нь нейронууд нь яаж гэдгийг эрэгтэй хүн болохоор нэг юм том бокс иждэг яг тийм. Гэтэ битгарын хувьд болохоор эсэргээр минийх нэг тийм эрэгтэй хүний тарих шиг манай нөхрийн болохоор өстой чинь тийм тарихтай тийм эсрэг хүмүүс байсан. Гэхдээ эрэгтэй эмэгтэй манай найзууд бүгд октодтой айлууд их байдаг л да дотны найзууд маань. Тэгээд ингээ хараад байхаар ер нь эрэгтэй хүмүүс их амар хүмүүс юм билээ шүү дээ. Нэг их юм хэрэг байхгүй. Ерөөсөө эрэгтэй хүн ямар юунд суралцах хэрэгтэй гэхээр өөрийгөө ойлгуулж тэр мэдрэмжээ гаргаж ярилцаж өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй юм билээ. Одоо би жишээ би эрэгтэй хүн шиг гэдэг шүү дээ. Тэгэхээр би тэр чадвар надад ерөөсөө байдгүй юм билээ. Тэгэхээр чи хүн ингээд ер нь тэр чадваруудыг чинь яаж ойлгодгийг гэхээр уг нь бол ээж аваасаа ингээд суралцах хэрэгтэй байт юм байна л та. Ер нь бид нэр чи ээж аав өсөдөг шүү дээ. Ээж ааваа хажууд өсөж байгаа юм чинь. Тэгэхээр ээж аауд нь биднэрт ингээд бүхэл юм заагаад нүгөө суралцуулаад тэгэл ингээд үдэл явуулах байдаг. Гэтэл хөөхий тэр ээж аауд чи өөрхий бас өөрснийгөө мэддэггүй амьтад байгаа юм чинь. Тийм бас л хүүхдүүдэд хаалтаа унддаг гэрте оронтой машиндаа тэрэгтэй боловсролтой болох гэдэг бас л нэг ажлын мал болсон тийм хүмүүс байгаа аахгүй. Гэтэ эн чинь зүгээр монгол хүмүүсийн ч юу биш. Тийм. Тэгэхээр ерөөсөө хүн ингэж өөрийнхөө дотоод сэтгэлээ илэрхийлж ялангуяа гомдсон бол би чамд гомдоод байна. Таалагдаг бол энэ надад таалагдахгүй нэ. Яагаад таалагдахгүй байгаа юм гэхээр би ийм орчинд өсөөгөө. За одоо жишээл танаа ихнэр ингэ нэг цэмцгэр айлын охин бийж болно шүү дээ. Цэмцээс ээж аав нь цэмцээсэн. Тэгээд тэр ээжийн тэр танаа ихнэрийг өсгсөн ээжийн хувьд бол одоо ингээд шалан дээр байж байгаа ингээд нэг жижигэн будаа ингээд төвг болдог гэж магадгүй шүү. Тийм гэр өссөн охин байж болно шүү дээ жишээлбэл. Гэтэл нөхөр нь яадаг юм бэ? Амнаа там цаана гэр бүл өссөн хүн байж болно шүү. Юун тэр будаа модод гарчихгүй те. Тэр будаа бол сонирн биш, угаагаагүй гар бол сонирн биш. Нэвсээсэн энэ гутал хувцас бол сонирн биш гэр бүл өссөн байж болно шүү дээ. Тэгэхээр чи ингээд шал хоёр өөр гэр бүлд өссөн хүмүүс биедээ татагдаж суудаг шүү. Таталцлын хууль. Тэгээд тэр чинь бас энергийн хууль гэдэг нэг бас энерги байна. Бас нэг хууль байна. Энэ орчнолоо чи ингээд юу бодож байгаа юм чинь бодол чинь үйлдэл үг болно үйлдэл чинь биш ээ бодол чинь үг болно үйлдэл болно үйлдэл чинь чиний одоогийн амьдрал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр юу бодон тэрийгэ бүтээгээд байгаа юм байна шүү дээ. Уг нь бол тэр хүн сайхан тэр мөрөөдөлтэй баймаа гэдэг чинь угаасаа зөв. Гэхдээ ярилцаж сурахаар чинь танаа ихнэрийн хувьд юу хамгийн чухал вэ? Чиний хувьд бас юу хамгийн чухал вэ? Чиний хувьд болохоор ингээд нэг амар амгалан нэвсгэр гэртээ ч хамаагүй ингээд тий нэг бужигнаал хүүхдүүд нь бужигнаалны хаппи ажиргалтай байж болно. Эхнэрийн чинь хувьд жишээлбэл ингээд бүх юм цэвэрхэн цэмцэр гутал хүртэл ингээд тавьсан готлын тайвар дээр тавьсан тий. Тэгэхээр аягнууд хүртэл ингээд юу хэнүүд нийлүүлээд тавьсан байх нь чухалч юм. Тэгээ тийм өсрэг хүмүүс сууд гэж. Тэгэхээр тэрийг айгүй хүн бүхний хувьд чухал гэдэг юм нь өөр байдаг. Тэгэхээр тэр чухал гэдэг бодоод байгаа юм чинь тэр хүний үн цэн байдаг. Цэвэрхэн тэр үлд өссөн охин бол цэвэрхэн байх нь тэр хүний үн цэн. Тэгэхээр тэрийг ярилцаж ойлгох, тэр чинь ярилцчихэж л ойлгох шүү. Тэ? Тэгэхгүй нэг өстө шуугантай хэрүүлдэ зодонтой гэр бүл төссөн хүүгийн хувьд бол зүгээр нэг юу ч нэг амар амгалан байх нь л тэ үнцэн байж болно шүү. Тэгэхээр гэр бүлд чинь бас бүх юмд юм баундри ингээд хил хэмжээ хязгаар гэж яриад байгаа. Баундри байх хэрэгтэй юм билээ. Хичнээн муудсан ч гэсэн юу яадаг. Одоо миний баундри руу яаж халтаж болохгүй шүү. За чи хичнээн намайг одоо ингээд хүн чинь муудахаараа өстой янз бүрийн юмар нэгнээ дуудана шүү дээ. Тэгэхэд одоо миний хувьд бол миний ээж бол үнцнээ. Миний ээж намайг ингээд хүний зэрэгтэй өсгөх гэж өстой яаж үтгснэг чийж мэдэхгүй.
Би бол яг өнөөдөр харж ирсэн болохоор мэднэ. Гэхдээ тэр ээж яаж зовж ирснийг яг нэрэндээ чийж бас мэдэхгүй шүү. Тэ? Яг учиргүй дандаа чанартай цагтаа байгаад ярилцчихсан бол мэднэ. Ерөнхийд нь мэдхээс ш. Тэгэхээр миний хувьд бол миний ээж бол маш үнцэн. Гэхдээ миний ээж рүү халдаж болохгүй шүү ч гэдэг юм уу те. Эсвэл одоо нэг өөртөө нэг буланд өрөө гаргаад авчин байж болно шүү дээ. Би ингээд стресс юм өөртөөгөө баймар байгаа үедээ би энэ өрөөрөө ороод хаалгаа ингээд таг хаан шүү. Гэхдээ тэр чинь чамд хайргүй гэсэн үг шүү. Чамайг цаашаа яв гэсэн үг шүү. Би зүгээр л өөртөө байх гэж байгаа юм. Миний орон зай, миний баундри байхгүй гэдэг тэр мөрийг аягүй сайн ярилцж байгаа. Ер нь бол ярилцаж сурах, сонсож сурах чинь гэр бүлийн харилцааны хамгийн одоо үндэс юм бэл. Харин тийм ээ биднэрт гэж мэдгүй одоо та дөрөв хэлсэн шүү дээ эрэгтэй хүмүүс ингээд нэг өөрийгөө илэрхийлээ сурчвал те. Уг нь их нэрээ уг нь бид нар чи их амар хүмүүс байхгүй. Үнээр амар. Уг нь их яг өөрөө бодож байгаа одоо ингээд амьдарч байгаа за ажил хэрэг мэргээд ер нь их амар бас тэгэнгүүт трийгээ ингээд үнэхээр хитрхи өөрсөндөө амар байдаг болоод тэр юм мэдэх бод ийм ингийн юм ойлгохгүй бахтаа гэж хаяа бодох шиг. Тэрийгээ илэрхийлж үнэхээр чадахгүй. Энэ бол одоо битэрийн эхнэртэйгээ битэр одоо үйл ойлголцлын хамгийн том шалтгаан тэр. Би хүсэхгүй байсан ч гэсэн тэрийгээ хүсэхгүй байх гэж хэлж чадахгүй. Үнэхээр за энэ удаадаа би болио наа чин таалагдах байна гэж би бас хэлж чадахгүй. За тэгэл нөгөөдөг чинь энэ хүн те үнэхээр таалагдж байгаа юм гэж бодонгууд яг үнэндээ тэр нь таалагдаагүй байдаг. Гэтэл би тэрийг тэгэл яаж игээл таалдаг дурамчхан байгаа чинь тэр хүн чинь ингээд тэ сонин штэ таалагдсан ёо заа гэж хэлчихэ. Иймэрхүү асуудал бол жижигхэн юм шиг мөрдлөө маш том асуудлыг бий болгоод юм байна. Тэгээд хэрвээ ингээд яг нөгөө таны хэлдэг шиг хоёлоо би ингээд нэг агууруугаа орчдөг штэ. Би бол ер нь бас бусад ирчүүч гэсэн нэг агууруугаа ороод ингээд тэндэл байгаад байдаг байхгүй. Бүр болох байх юм бол гараа явчин те эсвэл ингээл дууга хураачин ингээл тэнгүүд бүр илүү ингээл байж чадвал те тэгэл зүгээр л би ингэмээр байна за би ингэж алдлаа тэгж алдлаа гэдэг сайхан ярих хэрэгтэй юм байна лээ гэж боддгийн. Тэгэд одоо ч гэсэн ярьж чаддгүй. Яагаад гэвэл мэдхгүй одоо нөгөө энэ таны нөгөө өөрийгөө хамгаална гэдэг шиг энд нэг надаас шалтгааллахгүй би нөгөө нэг тэр одоо дахин ажиллахгүй байсараад ажиллахаа болсон юм мэдгүй одоо ингээд яг ярих гэхээр амнаас гардгүй би дотроо л үрдүгөө яриад байдаг. Би дотроо л тэр хүнд хариулаад тэнгүүд ингээд дотроо би хариулж ийн гэж бодож байсан чинь нэг мэдсэн чинь баг ингээд тэр хүн чи намайг сонссонгүй чи намайг ойлгосонгүй гэж бодож байгаа би уг нь сонсоод ойлгоод байгаа байхгүй. Тэнгүүд тэрийгээ би өөрөө илэрхийлэхгүй байгаа юм чинь яа. Тэр хүн яаж ойлгох яг үнэндээ бодвол тэгээд энэ ихтэй нэг хүний суралцах чадвар юм байлээ. Тэгээд дээрэс нь энэ за эрэгтэй хүүхэд тэгээд энэ орон нутгийн хүүхэд те ингээд нээлттэй нийгэм биш ингээд өссөн хүмүүс чинь болвол тэгээд гэртээ цөөх би ч доороо нэг эмэгтэйдүүд дээрээс оных дөрөв надаас дүү. Тэгээ ийм цөөхөлөө өссөн айлын эрэгтэй хүүхэд чинь болвол өөрийгөө тэгж илэрхийлэх нь бол бага юм байлээ л дээ. Тэгээд түрүүний бас таны ярьсанчлан яг одоо болвол миний үнэхээр надад ийм том шалтгаан гарч ирсэн баггүй юу? Одоо энэ бүхнийг одоо маш том золиос гаргаж аваад би нэг жилиг өөртөө ингээд би яг цаашдаа яаж амьдрах вэ? Би яг яах вэ? Ямар ч байсан би нэг өөрийнхөө чадах зүйлийг олцсон. Таашаа ингэж амьдруу гэж ерөнхий зураг гаргацсан маа. Гэхдээ яаж илүү нарийн болох вэ гэдэг юм би бүр одоо ингээд өөртөө цаг гаргаж агаад би бүр ингээд нялх хүүхдүүдээсээ хоол тэ эхнэрээсээ хоол ингээд ийм чанартай цагийг өөртөө их гаргах юм билээ хүн. Тэгэхгүй бол хүн өөртөө тийм чанартай цагаа гаргахгүй байж бусдаас чанартай цаг хайж бусдад бас чанартай цаг гаргаж чадахгүй. Энийг бол яг таны 50-аас хүрээд ойлгосон шиг манай ээж үргэлж тийм байсан. Хамгийн ээж аваасаа сонсох хамгийн амар юу гэж би чиний төлөө амьдарч байгаа шүү. Би чиний төлөө хичээж байгаа шүү. Би чиний төлөө бүгдүүлээ зориулж байгаа шүү. Энэ бол хамгийн аимшигтай үг. Би бүр энэ үгний тарааматтай болсон гэдэг бүр ингээд энэ үгийг сонсохоос би барыг ингээд жигшээд идэв. Яг үнэндээ одоо дүү итэй жишээлбэл ээжийг та битэрийн төлөө амьдраад гэж хизээж тэгж одоо тий яг уу ядаж ингээд битээр насанд хүрчлээ. Насанд хүрсэн ч гэсэн одоо тэр хүн өөрөө за би насанд хүрчлээ шүү. Ээж нь одоо жаргалаа бодлоо шүү. Ээж үнээр их хичээсэн шүү. Миний хоёр хүүхд сайхан амьдраарай гэд
Илчихгүй юм байхдаа яагаад ингээл одоо хүртэл би 30 настай байж ах чинь хүртэл ингээл би чиний төлөө инглээ юуг чинь төлөө инглээ энэ бүр ингээд би бүр энэ амар юм. Нэг талаар би ингэж бодож аа нэг талаар энэ зүгээр л тэр хүн хүүхдийнхээ төлөө гэж өөрийгөө хуурдаг юм уу даа гэж би боддог байхгүй. Ягаад гэвэл зүгээр л хин нэгний төлөө би ажиллаж байгаа гэх нь өөрт нь амар байдаг. Хин нэгний төлөө би ингээд цаг хугацаагаа зориулж байгаа. Би өөрийнхөө төлөө зориулж байгаа биш гэх нь амар байдаг юм аашин. Гэхдээ яг үнэндээ зарим тохиолдолд тэр хүн өөрийгөө бодоод хамтарч байгаа нь ойлгомжтой байдаг баг. Тэгээд тэрийг харж идэг, мэдж идэг. Тэгээд би одоо тэр ээж шигээ юм аав шигээ болохыг үнэхээр хүсэхгүй байна. Одоо 29 настай хүүтэй болсон. Одоо хүмүүс маань 6 сартай. Яг өнөөдрийнх шиг би одоо жишээлбэл гэрлөөгөө очиод хүүхдүүдээрээ очиод амьдрах юм бол яг нөгөө ингээд эрчимтэй, өөхгүй, зүтгээлтэй өдөр шөнөгүй ажиллаад хүүхдүүдээ харангуудаа аав нь чиний төлөө бүхнээ зориулж байгаа шүү. Аав нь чиний төлөө хүсэл мөрөөдөл хайсан шүү. Аав нь чиний төлөө тэ дэргэж чинь байгаа шүү. Ингээд нэг дотор нөгөө та хэлсэн шүү дээ нөгөө хүн болгонд өөрийн гэсэн үнцэнтэй утгуучтай амьдрал бий. Тэрийгээ би тэдний төлөө зориулсан шүү. За магадгүй би зориулж чаднаа. Би зориулж болж байна. Хүүхдүүд маань насан турлээ. Тэр хугацаанд нь би өөрөөсөө айл хэдийн холдсон, өөрийгөө айл хэдийн алдсан зүгээр л тэр хүүхдүүдээс хараад ийм хүн болох гээд байна. Энийг бол би үнэхээр хүсэхгүй байгаа юм. Тийм учраас би энийг заавал өөрчлөх ёстой гэдээ би одоо ингээд яг ингээд би бат зогсоод бүр ингээд шийдэд төрсөн байхгүй. Одоо манай ээж би 10 жилдээ бас ингээд айгүй нийгмийн идэвхтэй те дуулдаг хордог бүжгэлдэг бүхэл юмд ордог ингээд өөстө мөнх болдын ээж өөстө тэ Оюнбатын хүү гэл ингээд намайг чи ингээд амар хөргөөл өөстө сургуулийн багш нартай ээж амар аз жаргалтай таарал миний сайн хүү гэл тэ сүүлдээ тэрний яасан бэ гэвэл зүгээр ингээд надаас хараад толцсон байсан шүү. Намайг үсээд яаж асуулахыг заадаг. Намайг баг хинтээ уулзахыг заадаг те. Намайг ингээд яг надад чанартай цаг гаргахгүй мөртлөө зүгээр л энэ хүн тэгээд харагчгүй дээ. Энэ хүн бусдад муу харагчгүй дээ. Миний хүн бусдад муу харагчгүй дээ гэж. Тэгээд би бүр оюутан одоо би жишээлбэл урлагийн мэрэгчлээ жүжигчин болно гэж бодож байгаа. Бас л ингээд тэрэндээ л би өөрийгөө бэлдэжсэн дотроо. Гэтэл яг төгсгöd бол одоо тийм зүйл болоогүй. Одоо ээжийн шаардлагаар би өөр мэрэгчлээ болох гээд тэгээд сонгож чадаагүй зүгээр шидэст орчиж байгаа. Тэгээд сүултээ болоод аавдаа худлаа хичээлдээ явахгүй байж тэ өөрөө хүсэхгүй байж одоо аав ажиллаад аав тусдаа амьддаг байсан л да. Тий аав маань ажиллаад тэгэл хичээл сургуулийн төлбөр өгж байхад би ингээл хичээлд очихгүйс би бүр дотроо шаналаад өөртөө тэмцэлтэй байгаа. Тэгээд нэг өдөр би ингээ өгсөн ус ээж дархан руу явцсан байсан. Тэгээд дархнаас ээж ирэнгүүтээ чи битээр ингээ маргалдаад чи миний үсийг яагаад туссан бэ гэдээ ээж тэгдэг байхгүй юу? Тэгэл яг тэр үед надад яа гэл нэг юм бодсон. За яг энэ ээж битээрийн таардгүй шалтгаан юм. Яагаад гэвэл ээж намайг өөрийнхөө байлгахыг хүсдэг. Би гэхдээ хөв хүн. Яг би тэр үед за чи үнэхээр ингээд ээжийнхаа тэ амьдрал ингээл одоо ээжийнхаа зааж өгсөн замаар явал ингээл амьдрах юм уу? Эсвэл сайн ч вэ, муу ч вэ, унсан ч вэ, сэгсэн ч вэ өөрийнхөө сонгосон дамд өөрөө хариуцлага хүлээгээд амьдрах юм уу гэж би одоо шийдвэрт хүрээд сургуулаасаа гараад аягуугаад ажил хийгээд ингээд явсан байхгүй юу? Тэгээ тэр шийдвэр нь ч гэсэн одоо эргэн тойрноос нөлөөтэй. Угаасаа бидний эргэн тойрон тийм зөндөө хүн байгаа. 35 настай манай нэг эмээгийн хүүхэд нь 35 настай гэртээ байдаг. Эрэхтэй эмээ болохоор тэтгэвд гарсан мөртлөө банкндаа үйлчлэг шийдэг. Тэгээд тэр хүн 35 настай эрэхтэй нь болохоор арх уучаад эмээг ажиллаа хийгээд гэртээ харьцныхаа дараа юу гэж хэлдэг гэж та намайг тэр үед миний дуртай сургууль сургаагүй сургасан бол би үдид ингэж амьдрахгүй байсан гэдэг хүн хэлээд байж байгаа байхгүй. Тэгэл би үнэхээр одоо өөрийнхөө төлөө ямар нэгэн шийдвэр мөнх бол гэдэг хувийнхээ төлөө ямар нэгэн шийдвэр одоо гаргаж тэмцэхгүй л байх юм бол би яг энэ хүн шиг болно гэд би бодсон. Тэгэл би одоо өөрийнхөө одоо ажилласан тэгээ ингээл юм хийсэн. Тэгээ өөрийнхөө хүн чинь ажиллахаар амар гоё амьдрал гоё санагдав. Алдсан ч вэ, хонсон ч вэ тэр хүнд амар гоё амьдрал үнцэнтэй санагдав. Амьдралаас жижигхэн ч бай зүгээр заавал их сургуулаас биш эргэн тойрныхоо хүмүүсээс суралцчихэд тэр нь надад ингээд ашгүй амьдрал тэгээд зүйлдээ ингээд би сургуулаа төгснөхийн дараа ингээд ажил хийж байгаа сүлдээ нэг ой тогтоолтын ингээд оюуны материалтай ахтан би ч хурдан уншил, тэрхүү уншилтын багш хийж исэн. Тухайд Монголд ой тогтоолтоо яг дэлгэрж исэн. Гэхдээ
Хатанбаатар хаан тэр одоо оюухны автен биш. Тэрнтэй одоо өрсөлдөхөөс манай нэг багш маань орос хэл дээрээс надад арга барилын зааж өгөөд би тэрийг болохоор амар амархан сураад хүмүүс заах хэмжээнд очиж исэн байхгүй. Сүүлдээ ингээд амар их мэдлэгтэй болоод нөгөө хүн чинь ой тогтоол дээр хичээлээд байг юм уншаал ингээд бусдад заагаал ямарсан хүн чинь нөгөө мэдлэгийн эхлэнгүүд мэдрэмж нь байхаа болчдөг тий. Юм л бол хүн заагаад эхлээд байдаг. Тэгээ сүүлдээ би бас за энэ худлаа юм байна гэж аваад би яг яриул урт өгүүлэн товчлаа ярьчи. Эрдэнэзүү үеийн хамтлан Баасан сүрэн гэдэг хүний дэргэд би 3 жилийн хугацаанд бясалгал хийсэн. Тэр зүйл болвол би өөрийгөө таньж мэдэх тэр процесс. Ерөнхийдөө би 10 жилээс бас энэ бясалгал гэж юу юм гэж уншдаг, судалдаг. За ингэж нэг өөрийгөө ингэж өөртөө тэмцэлтэж ингээд өөрийгөө би амьдралд авч үлдэх гээд байгаа. Ээж маань намайг өөрийнх нь үгийг сонсоогүй, намайг сургуулиасаа гараад би цагаан хоол идээд би ингээ өглөө эрт босоод дасгал масгал хийсэн чинь энэ миний хүүхд өөрчлөө гэж ээж бодсон шүү дээ. Тэгээд намайг бүр шар хадны эмзэг турталж хэмжээсэн. Хүн тийм амар хайрцагцсан байдаг. Энэ хүн зүгээр л би тэр хүн тарагддаг үйлдэлээсээ арай жоохон өөр үйлдэл хийчих юм бол ингээд сэжиглээл те энэ хүү яач юу ч баг мэдрэлэн модч юу галзуурч юу гэж хүн хардаг. Энэ бол энэ хүн даймаа хийж ин гэж харж чаддгүй. Энэ хүн юу хүсэж ин гэж харж чаддаг. Ер нь л тийм юм байл. Тэгээ яагаад гэвэл тэр хүн өөрөө өөрийнхөө юу хийж байгааг дуртай юмаа хийж ийн үгүй юу би юу хийж гэдэг мэдэхгүй байгаа юм шиг. Зүгээр л ажил хийдэг шиг те ингээд нэг шал өөр тэмцэл явагдав. Тэгэл яг хөө тэгэж бясалгал гэж явж байхдаа би нэг шал өөр мэдрэмжинд очсон. Тэр бол ингээд амар амгалангийн төөл тийм мэдрэмж байсан байхгүй юу. Тэгээд би тэрийг ийм юм байд юм байж таа гингүүтээ ингээд бас л алдсан. Ингээд алдсан. Яагаад гэвэл тэр зүйл чинь өдөр болгон байхын тулд хүн чинь өдөр болгон татуулах хэрэгтэй. Баян цаг минут нөгөө нэг одоо санамсар мэдэмсэр гэж одоо ингэ байгаад идэг ч тийм баян санаж ах хэрэгтэй, баян мэдж ах хэрэгтэй, алхам бүртээ чи өөрийгөө анзаарч ах хэрэгтэй тий сэтгэлээ ажиглаж ах хэрэгтэй гэдэг чинь бол би бодлоо зүйл биш ээ гэдэг би мэддэг. Гэхдээ л нөгөө нэг хөв тавилангийн эдрэг гэдэг шиг би надад нэг дутуу юм байсан, би гэр бүлтэй болоогүй, залуугаас ингээл одоо тий ингээл нэг өөрийгөө хайжин гэж ингэж явсараа сүулдэ жоохон тэрнээсээ залхаад жоохон нийгэмлэшгүй болохоо байгаад бүр ингээд бараг цаашаа явчих гоо тий. Баруун амьдрал ингээд сүултээ утахгүй санагдаж байгаа юм чи. Бүх юм ингээд тайван йога хийждэг, бясалгалаа хийждэг, цагаан хоол хийждэг ингэнгүүд ингээд бараг амьдралаас ингээд дангилчих гээд байгаа юм чи. Тэгэл ийм зүйлүүд болоод зал тэгэл багаар йогийн багшийн сургалтанд суугаад тэрийгээ сайн игээл ингээл одоо явж байгаа л ажил хийж байгаа. За тэгээ корона болоод тэгээ сүулдэ ээж тусгаад төгсгөл яваад тэгэл бас ингээд жогоонлтын юмнууд байгаа. Гэхдээ эндээс би юуг хардаг вэ гэхээр ер нь бол би өөрийгөө за нэг би ийм хүн шүү гэдгийг би бол мэднэ. Надад ийм дутагдал байгаа шүү. Би ингээд ийм муухай зантай шүү гэдгээ бас мэдээд идэв. Одоо бит хоёр ингээд мэдж байгаа мөртлөө чи яагаад өөрчлөхгүй вэ гэдэг асуудал бол би одоо тэр амирлан гэдэг одоо эхнэрийнхээ хувьд хайртай хүнийхээ дурлсан бүсгүйхийн хувьд тэр хүний хүссэн шиг хүн байхыг хичээсэн чинь би өөрийгөө бас татаад эхэлсэн байна. Эхнээсээ нөгөө нэг тэр хүнд гаалгах гал те өөрөөсөө өөр дүр гаргаж ирэл ингээ явцсан чинь сүултээ би тэр дүр нь үнэхээр байж чадхаа болоод за би бууж өгөө үнэхээр би одоо ийм гоё мундаг залуу байж чадахгүй юм байна гэдэг зүйлийг бол хүлээн зөвшөөрсөн. Тэгээд яг одоо бол би одоо л би энийг ойлгоод одоо л би ийм шийдвэр түрээд одоо л би өөрчлөгдөхгүй бол одоо миний хүү одоо 20 настай болоход би 49 настай байна, 50 настай байна баг. Тэгэхэд яг адилхан амьдралтай байж ах бол гэдэг юмыг би өөрөөсөө асуусан байхгүй. Тэгэл би окей. Би одоо өөрчлөхгүй л бол болохгүй. Яг л одоо өөрчлөгээд энэ надад амар том цохилтсон. Урд нь бол баг ингээл зөнгөөр явдаг мэдрэмжээ дагаал. Одоо бол үгүй. Одоо би илүү санаатай болно, илүү бодолтой болно, илүү бөөртэй болно те. Бас илүү өөрийгөө жоохон хайрладаг болъё. Тэгэл ингээл өөрийнхөө ингээ буруу хүлээн зөвшөөрдөг, өөртөө ингээд нүүр тулъя гэдэг ийм байдалтай байгаад байна. Тэгээ таны хэлсэн тэр зүйлүүд бол яг надад тохиолдсон тий яг одоо бас надтай бас ингээд тулгарч байгаа. Би одоо ч гэсэн тэрнтэйгээ одоо
Тэ уучраа олох гээд ингэж үзэж байгаа ийм зүйлүүд тахгүй юу? Одоо өөрийгөө яагаад би ингэж сошиал дээр илэрхийлээд яагаад тантай бас ингэж ярилцахыг хүссэн бэ гэвэл түү би хүний өөдөөс ярьж ингээд яг нүрээ харах юм бол одоо ингээд та бүхэн нэг ширээний ард суух юм бол би ингээд ярьж ядаа л байна. Эцний цаанаас болохоор арай сонь ингээд мэдгүй. Тэгээ энэнгээрээ дамжуулаад би жоохон өөрийгөө илэрхийлдэг болъё. Сайнтай муутаач заавал сошиал дээр ингээд мундаг хүн болж харагдах гал те. Тэгхгүйгээр өөр л би одоо ингээд за ийм хүн. Яг тэгвэл би яг одоо энэ замаараа явах юм бол би 10 жилийн дараа хаана очих вэ? Би ерөнхийдөө бол мэдсэн. Одоо мэдж байгаа учраас тэгэл одоо болж байгаа надад ирж байгаа янз бүрийн одоо хүмүүсийн шөөмжүү гэдэг мэдгүй чи эрэхтэй бол тисэх ёстой те. Чи одоо ингээд ийм арчаагүй энэ надад сонирм биш ээ. Тэд нар хизээч миний амьдрал дээр амьдрах. Тэд нар өөрсдөө амар арчаагүй амьдарч байгаа. Тэгсэн байжээж ингээд энэ бол надад амар инээдтэй санагдав. Гэхдээ би тэднэртэй тэмцэлдэж цаг хугацаагаа одоо үнэхээр хайрын. Тэрний хооронд би зүгээр хүн муусан ч бай, сайрсан ч бай, үнэхээр би өөрийнхөө фикстэй юм. Хийгээд 10 жилийн дараа, 20 жилийн дараа би магадгүй хүүгийнхаа ихтэй цагууд нь яг хэлсэнчлэн одоо ээ засцсан тий. Тэгээд нэг өөрийн гэсэн хадгаламжтай болцсон. Хүүдээ орон хоронгийн бэлдээд өгсөн. Нэг анхдаг ширгэлцээг нэг хангаад өгсөн. Одоо би ингээд боддог байхгүй юу? Миний охин бас одоо ингээд удахгүй 8 жилийн дараа их сургуульд орлоо гэхэд би Монгол жилийн 4-5 сая төгрөгийнхэн төлбөрийг төлж чадахгүй удаас сууж ивэл тэр гутамшиг байхгүй миний хувьд. Энэ олон жил амьдарч яач тийм үү? Жилийн 4-5 сая төгрөг. Гэтэл гадаадад сургалтын төлбөр ямар байдаг вэ? Тэрийг би төлж чадахгүй, утарч амьдрал хэцүү байна. Эсвэл заавал надад цалин бухаар төлж шүүгээд ингээд байж яхах надад үнээр хэцүү санагдаж байгаа. Тийм учраас би бол өөрөөсөө бас их буруу хайгаад үнээр би бол чадахгүйгаа хүлээмжшөөрөөд за гэхдээ би чаднаа. Гэхдээ би чадахтаа арай өөр арга барилаар чадъя тий. Чадсан шиг чадъя. Тэгэхгүй бол энэ үргэлжлэхгүй. Би магадгүй ингээл тэр бясалгал хийж явахдаа одоо нэрээ бурхан гэж юу гэдгийг одоо мэдэрлээ шүү дээ. Ингээд сүүлдээ энэ чинь нөгөө тим юмыг дадуусаар аваад хүн муу бодол орж ирэх болчих. Муу ярихаа болчих. Муу юм тохиолдохоо болчих. Ирээдүг айхтар ингэж хүсэж хунахаа болчих. Өнгөрсөнд харамсгаа болчих. Тийм байдал тэр хүн очдөг юм билээ уг нь. Дахиад нөгөө талаар яг адилхан. Тийм байхгүй нөгөө л нэг одоо хар бараан тий бодоол эсвэл ингээл илүү их шунал таталтай өтөлтөд илүү их шунаал амьдрал шунаал илүү их материалын хэрэгцээлүүд яваад их юм бол зүүч төрлөг болоод байна гэж би өөрийгөө хараад байгаа байхгүй. Тийм учраас за одоо яг баланстай явна. Энэ нэг алтан дундаж энэ нэг амьдралын баланс гэдэг юм байна. Одоо таны хэлсэн шиг чанартай цаг гэдэг шиг чи магадгүй өдрийн 8 цаг ажиллаж байна. Гэхдээ чанартай чи ядаж нэг 30 минутыг гэр бүл дээр гаргах нь баланс юм байна л та. Баланс юм байна. Тэгэхгүй ингээл нэг төлөвлөлтгийгч хэлэхгүй ингээд би аюу их балансаа алдсан. За тийм учраас за би одоо нэг 3 жилийн хугацаанд эхнэр хүүхэдтэйгээ үнэхээр би их ингээд нэг амьдралын төлөө хичээж байсан бол одоо хальт балансаа тогоод хальт аваад тэгээд би илүү гоё амьдрнаа л гэж бодож байгаа. Аюу их юм байна. Яг зөв чи аюу азтай. Одоо энэ бүхнийг ингээд ийм залуутай ойлгоц. Одоо манай хүүхдэд бас азтай. Яагаад тэгэхээр ээж аав нь яг тэр танаа ээж ер нь бол танаа ээж яг биел юм байна л да. Хуучин би гэхдээ би бол одоо өөрчлөгдсөн. Яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр тэр хоёрыг засах гээд явж байсан нөгөө мундаг хүсэл эрмэлзэлтэй хүүхэд чи бүр өөрөө бит хоёроос болоод бүр стресстэй, депресстэй сүүлдээ ингээд бит хоёроос явсан байхгүй. Одоо 3 жилийн өмнө гэрээсээ явсан. Ээж ааваа би хоёр ингээд цус соргч шиг бүр мискетай одоо шумуул хоёр цус сордог шумуу шиг миний энергийг сорж байна. Би ингээд доошлоод байна. Би помоноогоос Клермонт мекана төгсч ирэхдээ би ямар сайхан хүсэл эрмэлзэлтэй ямар өөдрөг залуу ирсэн бэлээ одоо 26 таа или 25 таа или тэгэхэд хоёр ингээд намаас сорсоор байгаад ингээд доош нь ингээд чангаагаад би ингээд бүр бүх энергид хоёр соруулчлаа. Одоо би хоёроос ингээд зайгаа авахгүй болохоо байлаа. Уучлаарай би хоёртой энэ насандаа хизээч уулзахгүй. Тэгэхэд ингээд бүх юм аваад орд ирээ аваад нөгөөд гараад авчихгүй.
Одоо тэр чинь 8 сарын 14 одоо 21 он. Тэгэл би чинь ёстой жинхэнэ нөгөө хан мөргсөн байхгүй. Би энэ 3 хүүхдийн төлөө ингээ өдөр шөнөгүй ингээл памперс одоо шал цэвэрлээд ингээл 2 3 ажил хийгээд ингэж Америкт ингээл ээж аваасаа их орноосоо хол ингэж зүтгэжээд нөгөө хүүхдүүд нь надаас зогтоод явчихар ч одоо би ингээд юуны төлөө амьдраад байгаа. Ер нь яах гээд юунд хүрэх гээд амьдраад ийсэн ингээд хүн чи өөр ирэхгүй ингээд бодож эхэлт юм билээ. Тэгээд бодож байгаа цаа ер нь өөрийгөө хөгжүүлэхгүй болохгүй юм байна. Одоо яах вэ маах гэсэн чинь нөгөө ковид ч гарцсан байсан нөгөө нэг энэ сошиалын давуу тал нь өстой сайхан хүн юу хүснэ тэр нь ингээд гараад ирдэг. Би тэгээд энэ өөрийгөө хөгжүүлэхгүй болохгүй юм байна. Одоо тэрний чинь өмнө би одоо энэ баг буруу хүмүүнтэй суучиж энэ арх марх уудаг одоо архич хүнтэй суучиж муучиж гэл нөгөө нөхрийгээл ингээд бүх юм 100% буруутгацсан байж байгаа шүү дээ. Арх уугаагүй лээсэн арх уугаагүй лээсэн бол бидний амьдрал сайхан байсан. Архнаас хамгийн болсон гэл нөхрийгээ буруутгаад нөгөө хохирогчийн сэтгэлгээ гэдэг яриад байгаа шүү дээ. Чигээр хохирогчийн сэтгэлгээтэй юм ихтэй. Тэгээд би бацсан яах вэ гэл Тэгсэн чинь ингээд нэг болормог коуч гэдэг одоо энэ Канадад амьдардаг. Одоо бүр энэ мандуулаар саяхан орсон байсан. Мандуул хэр подкаст. Тэр коуч хичээл гараад resilience 3 сарын програм өөрөөгөө өөрчлөг. Resilience гэдэг тийм програм гэдэг. Тэрэнд би бүртгүүлжсэн тэр үедээ тэр чинь $1300 сургалт. Би энэ насандаа $1300 битгий хэл $130 би плаж авч өмсдөг тийм хүн биш байсан. Тэгэхээр хүн чинь дав тухамсарт ингээд тэр тархины нейронууд чинь ингээ баахан програм биччихэл ингээл ажиллаад идэм байлээ. Одоо бид нар энэ тархид чинь нарийн зохион байгуулалт амар идэрхтэнгүүд юм байлээ шүү дээ. Тэгэхээр би яасан гэхээр магаас л одоо сэтгэлийн шарах гэж нэрэлээд траума гэдэг. Ер нь траумагүй хүн байхгүй шахам гэдэг яриад байгаа шүү дээ. Одоо Америк бүх юм чинь тийм. Тэгэхээр тэр сэтгэлийн шарахтай хүн чинь яа гэхээр би өөрийгөө голдог хүүхэд гэсэн гэлээ. Манай аав ээж хоёр бол тэгж хэрэлдэж зодтолдож байгаагүй. Тэгтээ ярилцдаггүй хүмүүс байсан. Одоо хүртэл нэг юм хөөрхөн 85 та хөөрхөн хоёр өгсөн байгаа. Тэгтээ тусдаа амьдэрдэг. Тэгээд ярилцдаггүй гэр бүл өссөн юм билээ. Чимээгүй л ээжэдэг. Тэгэхээр ярилцахгүй хүмүүс ч ойлголцохгүй байгаа шүү дээ. Тэгээд манай аав ээж хоёр чинь намайг 89 онд гэдэг чинь тэр хоёр чинь бараг 25 жил юм уу амьдрээд салсан хоёр байхгүй. 50-аад наснда салж исэн. Тэгтээ тийм хонч шиг салаагүй одоо хүртэл ингээд манай аав ээжийг очиж хэрэгтэй үедэнд тусалдаг тийм найзууд шиг тийм юутай relationshipтэй тийм хүмүүс байгаа. Тэгээд би тийм ярилцдаггүй гэр бүл өссөн хүүхэд чинь ингээд ярилцдаггүй ярилцж сураагүй. Дээрээс нь би ч нөгөө аавгаа дуурайсан бүрч дуугаа талтай тийм охин. Манай нөхөр болохоор айлын 5 хүүхдийн баг нь. Тэгэхээр энэ гэр бүл чинь ингээд байгаа чинь дөө. Тэр манай хүү тэр гэрээсээ явхад ч л би ингээд за би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэдэг би 50 настайдаа өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаад анх удаа сургалтанд орж исэн байхгүй. Тэгээд анхныхаа сургалтанд ороод гипнозид ороод тэр хүүхэд наснд очиод тэр сэтгэлийн шархаа чи хэзээ авсан бэ гэдэг те тэрийг мэддэм билээ шүү. Тэгэхээр 6 наснда энэ төр авч исэн зүтгэх ёстой. Одоо хүн таалагдах гэж хичээх ёстой. Одоо юу гэдэг те махан зүтгэх ажиллах ёстой энэ төргээ тийм програмууд тэр тархинд ингээд суулгацсан. Тэгээд тэр програм тэр талд ухамсар чинь зүтг одоо твж одоо юу гэдэг те чи ингээд хүртэх хэрэггүй энэ гэсэн тийм чи хангалттай биш энэ гэсэн тийм програмууд суучдсан юм бэл. Тэгээл тэр чинь бид нэг ингээд өдөржүүлээд одоо бидний тэр бодлого мэдрэмж чинь тэр програмын дагуу л ажиллаж идэв юм бэл. Гэтэл манай нөхөр болохоор нөгөө эсрэг хүмүүс суусан чинь манай нөхөр болохоор айлын 5 хүүхдийн хамгийн бага нь. Тэгэхэд ээж аваагаа бүр 42 доо настай хүн гарч ирсэн. Одоо 70 онд 42 доо хүн төрнө гэдэг чинь нэлээ настай хүний хүүхэд. Тэгэхээр чи настай хүмүүс яадгийг нөгөө томуудаа бол хайхрахгүй л өсгчтэй шүү дээ хүмүүс чинь. Тийм. Яг тэр багыгаа шүү дээ амар хайхарж ирсэн. Тэгэл хамаг юм тэр баг хүүхдэд зориулж ирсэн. 4 том хүн том ах эгч нар нөгөө хамаг хайраад нөгөө хүүхдэд зориулж ирсэн. Ингээд тэр хүн чинь ингээд нэг юм хайрын донд өссөн гэсэн ингээд би гэсэн эготой тийм хүн болцсон байгаа байхгүй болж өсөж хүндсэн хүнд би татагдсан байгаа байхгүй. Угсаал тэгдэг гэр бүлийн хоёр тийм эсрэг хүмүүс бод. Ихэнхдээ. Тэгээд яа тийм манай нөхрийн хувьд одоо хайрын 5 хэл гэж хичээнд би ерөн сонсч байсан. Тийм шүү дээ чимгээгчийн орчуулсан номын би бүр уншсан. Хүн тийм хайраа илэрхийлдэг
5 хэлээдээ одоо quality time гэдэг чанартай цаг ингээд дандаа ярьж иж ойлголцдог, бүх юмаа мэдээлж идэг, репортлж идэг. За бэлэг банд дандаа ингэж авч өгч идэг, авахулж идэг. Бэлэг энэ төр авал хайрлагдсан мэдрэмж төрдөг, авч өгвөл хайрлсан мэдрэмжтэй. За дээрэс нь words of affirmation гэдэг урмын үг сонсвол ингээд өөдрөг ингээд манай нөхрийн жишээлбэл урмын үг нь бүр нэг намрын хайрын хэл байгаа байхгүй. Миний ч гэсэн яг тийм шүү дээ. Тийм. Ер нь тэгэхээр ихчэндээ манай нөхөртэй бас төстэйдэг. Гэхдээ чи бас надтай бас төстэйдэг. Тэрийг дараа яриа. За тэгээд тавын чинь нөгөө одоо physical touch гэдэг одоо илж тааж ингээд айлын бага хөвчин баян хүнсүүлээд ингээд яваад өнгөлөд өссөн байгаа шүү дээ, тий. Тэгээд нэг нь юу гэдэг л ихчэндээ юу вэ? Би дандаа ярьдаг үстэй яг ярихаараа мартчихлаа. Quality time, gifts, бэлэг, урмын үг, quality time, physical touch, acts of service гэдэг Халамжтай. Хүнийг халамжлахаараа л анхаарал тавиал халамжлаад ахыгаа хайрлаад ийн гэж бодоод идэг. Хүнийг халамжлах юм бол хайрлагдаад ийн гэд мэдрээд идэг. Тийм хайрын 5 ерөнхий хэл байд юм билээ. Тэгээд хосууд чинь тэрийгээрээ өөр тийм хайрын хэлтэй хүмүүс хоорондоо бас татагтаа суучдаг. За одоо чиний хувьд ээж чинь одоо чамаа зөвөр бөмбөрүүлээд өсгсөн бол чи ингээд хайрын 5 ээж аав чинь хайрын 5 хэлээр хайрлагдаад өссөн манай нөхөр. Тэгээд тэр 5 хэлээр намайг хайрладаг. Тэр 5 хэлээр хайрлуулахыг хүсдэг. Тэгвэл хайрлагдсан мэдрэмж төрдөг. Гэтэл би яадیں۔ Хөөрхөн нэг айлын юм дуугаа хүн ингээд хамаг ажиллаа гэж би 7 настайдаа ер нь ээж болцсон гэлээ. Манай дүү 7 настай намайг 7 настай байх төрж ирсэн аахгүй. Охин дүү би дээр нэг ахтаа дээр 2 ахтаа доороо нэг дүүтэй. Тэгээд би 7 настайд ээж болоод ээж хүний хийдэг бүх юм хийгээд өссөн билээ. Тэгэхээр чин тэр 7 настайд ээж болчихсон чинь тэр хүүхэд ахын мэдрэмж авахгүй шүү дээ. Дуртай юм аваад гэдэл өстой тэрэж унаад байста би энэ дуртай тийм ахуулмаар би юмэрэн тиймэр вэ гэд хүсэл зоригоо илэрхийлдэг тийм юу ерөөсөө байгаагүй надаа өөрийгөө илэрхийлэх тийм чадвар байгаагүй. Би бүр их сургууль төгссөн хойно очиод ингээд нөгөө том хүмүүстэй ингээд ярьж чаддгүй хөвчсөн. Тийм эмхтэй ирсэн шүү дээ. Одоо тэр чинь 22 настай төгсөж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүнтэй ярьж чадахгүй болохоор нөгөө хүмүүс намайг их замтай юм гэж хардаг. Хүнтэй их замтай болохоор хүнтэй дуурдгүй гэж боддог. Тийм охин байсан шүү. Гэтэл би дотроо өөрийгөө ингээд амар голцсон хүнтэй ярилцах чадваргүй өөрийгөө илэрхийлэх чадваргүй тийм чадвар угаасаа суугаагүй тийм охин байсан байхгүй. Тэгээд манай нөхөр ч өстой эсрэгээр өстой нөгөө хайрын 5 хэлээр хайрлаж өстой зүгээр нөөрмгөө би гэсэн хүн суугаад намайг чи ингэж өөрчилсөн хүн нь манай нөхөр байгаа байхгүй. Би яг өөрсгөө хүнтэй суудсан бол би юу подкаст тэгээд яриад коуч болно гэж сургууль суухгүй би шал өөр дуугаа хүн байгаа. Манай нөхөр намайг аягүй өөрчилсөн. Тэгэхээр хосууд эсрэг хүмүүс суудаг би нэ өөрчилдөг. Тийм. Тэгээ тэрийг айггүй сайн ярилцвал хэрэгтэй. Ерөөсөө ярилцсан сонсон гэдэг чинь гэр бүлийн харилцааны бүр хамгийн том суурь байгаа. Тэгээд манай хүү тэгээд яваад би чинь сургуультанд ороод манай хүү өөрийгөө өөрчлөхөөр яваад өөрийгөө олохоор яваад тэгээд өөрийгөө олоод 2 дүүдээ туслаад 2 дүү нь одоо ингээд айгүй хөрх манай 3 хүү бол хоорондоо өвтөөж ихчих нь хамгийн бас нэг бахархдаг юм манай 3 хүүхэд хоорондоо үнэхээр ихтэй өстой тэр 2 дүү бол тэр том ахад чинь ингээд шүтцсэн. Том ах ингэж хэлсэн, том ах гэсэн гэд. Тэгээ би ямар санд нөгөө том ах нь юу одоо би хүүтэйг уулз байгаа 3 жил болчихлоо шүү дээ. Гэхдээ би Google ямар ажил хийж байгаа. Тийм ээж ахаа тийм ядарсан ээж. Тэгэхэд ямар ч байсан албан тушаал нь дээшлэл яваад өгдөө. Тэгээд миний хүү сайхан амьдарч байгаа. Тэгээд нөгөө 2 хүү чинь очиж уулзаж нөгөө тэнцэн цуг үзэж хоол унданд ордог болохоор том ахын сайн байна. Том ах айгүй сайн явж байгаа нууж байгаа хаппи байгаа гэд. Тэгээд би юу ярих гэдэг нь хэрэг чинь их атстай юм. Ийм багасаа өөрийгөө олох чинь одоо их том хувь заяа шүү. Өөрийгөө олох аялалд явна гэдэг чинь. Тэгээд одоо өөрийгөө олохгүй байсан айрагаад өөрийгөө мэдэхгүй айрагаад хүн чинь дуустдаг хүмүүс хэдэн мянгаар энэ дэлхий дээр хэдэн саяараа байна. Тэгэхээр энэ бол өөрийгөө олно гэдэг чинь ерөөсөө насан туршдаас суралцах тийм том аялал юм билээ. Одоо би ингээл өөртөө л ингээл анзаараад урд нь одоо тэр нэг хүн таалагдах гэдэг тэсээ төвчээд яваад ийн гэдэг чинь чиний сэтгэлийн шарах чинь чамайг өдөрдөд байгаа юм. Тэсээ төвчээ гэдэг тий. Тийм тэр мөрийгээ одоо ямар үед авсан мэдээж яаж аваа юунаас харилцаа холбооноос авсан байж таараа
ээжийнхээ өмнө сэтгэл нь өвддөг байсан байж таараа тий сэтгэл нэвтэрдэг байсан байж дараа ээж чинь тэр чамааг чиний төлөө ингээд махаа зулгааж ин гэж хэлдэг шиг би хүүхдүүдэд тэгээл ярьж яг би нэг тийм амар махаа зулгааж ин булгааж ин гэж тийм үгийг хэлдэггүй л дээ. Гэхдээ яг тэгж байгаа юм шиг одоо нөгөө тэр Walmart зөвлөдөг байсан хүний памперс зөвлөдөг байсан их ярьдаг байсан байлаа. Уг нь тийм ярьж байгаа хооронд үгүй миний хүү сургууль дээр нь юу болсон? Ямар үйл явдал болсон? Тэ? За тэр хоёр хүүхэд муудлаа гэж ярихэд чиний бодлоор бол тэр хоёр юунаас болоод муудсан юм? Чи тэр хүүхдийн оронд юу байсан бол яах байсан гэдэг ингээд хүүхдээс юм асуугаад болсон явдлыг яриад хүүхдүүдээ уг нь тэгж хүмүүжүүлэх ёстой юм байна шүү дээ. Тэгээл тэр хүүхдүүдээ чинь хайрлаад, инхрийлээд, үнсээл тэ чи өстөнд байгаагаараа хангалттай гэдэг үг чинь айгүй чухал. Тэгэхэд би нөгөө өөрийгөө голдоо тийм програмтай тийм итгэл үнэмшилтэй өөртөө сэтгэл дундуур өссөн ээж байж шүү дээ тэ. Тэр чинь би сэтгэл дундуур байгаад байна гэсэн үг шүү. Тэр чинь сэтгэлээ шахуулаад тархинд дүгэрсэн, дав тухамсар дүгэрсэн тийм програм байгаад байна. Тэр ажиллахаараа би хүүхдүүдэд яадаг гэсэн гэхээр хүүхэд ингээд баярлаад ороод ирж шүү. Ингээд ээж би 95% авцсан. Авцсан гэдэг ингээд хүүхд чинь ингээд ээжээрээ магтуулах гээд ороод ирж шүү дээ. Тэгтэн би юу хэлдэг гэсэн ээж гэж ягаад 100 хаваагүй их миний хүү тэг юун дээр алдсан тэр алдаагаа сайн олж мэдээ дараа нь дахиж тэр алдааг битгий гэрэй гэж тэгж хэлдэг ээж байсан. Тэгэхээр манай хүүхдүүд айгүй урамгүй ингээд өрөөгрөөгөө яваад орчдөг. Ээжэд 95% одоо энэ чухал биш. 100 чухал юм байна. Одоо тэр чинь тэр нэг perfectionist гэдэг нэг төгс төвдрийн синдром гэдэг яриад байгаа ч. Одоо тийм синдромтой ээж байсан байгаа байхгүй. Нэгсэн та 100 авал миний сэтгэл хангалуун байх нь шүү. Тийм сонирм. Тэр чинь би зоригтой хэлээд байгаа юм биш автомат програм ажиллаад байгаа гэсэн үг. Би тэрийг одоо л мэдчихэж байгаа хөө. Би хүүхдүүдэд өсрөгүүгээр тий 95 авсан юм миний хүү авсан юм ямар мондын тийм мондөг шүү миний хүү мок гэдэг ингээд үнсчээр тэр хүүхэд бол тэгээд өдөр жимгээ хаппи ээжтэй таалагдсан те өөрөөрөө бахархсан өөртөө ихтэй мондөг хүүхэд байхад хүүхдүүдэд тэгж дандаа яасан чи хангалттай сайн биш вэ гэдэг тийм хүүхдүүдэд голдог тийм програм гэдэг би нэг програм гэдэг яриа сурсан. Яг тэгэхээр миний анхны багш Болормоо коуч тэр үед програм гэж ярьдаг. Одоо жоохон юм гэж ярьдаг. Итгэл үнэмшил програм энэ компьютер энэ таригчид баахан програм ажилладаг байгаа байхгүй. Тийм. За тэгээд би чинь нөгөө зөвхөн халамж гэдэг хайрын хэлтэй юм чинь энэ хөдөө энэ дөрвөн залууга зүгээр хоол ундаар ярдаад ч цавингийн сэгсэрж өгөл буузын хийж өгөл те нэг сайхан гэр орондоо зөв цэцгэр гэрэнд оронд өсөхийг би халамж тэр халамж гэдэг хайрын хэлээр би энэ дөрвийг хайрлаж өсгсөн юм байлаа. Гэтэл манай нөхөр чинь нөгөө 5 хэлээрээ намайг хайрын 5 хэлээрээ хайрлаад бэлэг авч уйлаас та манай нөхөр чинь уг нь их сайн хүнтэй суусан билээ. Тэрийг би одоо л ойлгож байгаа. Яагаад гэхээр одоо тэр сэтгэлийн шарах чинь намайг чи хангалтгүй байна гэдэг програм чинь дандаа өнгөрсөн л үн авахчад өнгөрснөө бодоод тэгчих хийсэн гэдэг юм харамсах мэдрэмжтэй амьдруулээд байт юм билээ. Битгаар одоо ингээд 2010 онд ч хувьцаа нөгөө юу хямрал олоод хувьцаа мэдсээр ингээд бүр янаалдаа хүртэл унахад өстой зүгээр бөөнөр нь юу хувьцаануудыг аваад өстой баяжхаас шахсаастай миллионер алхачихсан байхгүй. Тэгээд тэр чинь сонин тэр өөрийгөө хангалтгүй байна гэдэг мэдрэмж чинь би өөртөө сэтгэл хангалуун биш дандаа өнгөрсөн юм бодно өнгөрсөн юм авчирж яаж нөхрийнхөө өөрийн хүргэн нөхөр ирээдүгөө ярих гэдэг ахт чинь дээрээс нь юу яадаг тэр тэр трама чинь мөнгөний чинь бас өдөрддөг. Мөнгө чинь бол ийм abundant гэдэг байгаа байхгүй. Бид нар бол энэ орчлонгоос хүссэн юм авах тийм боломжтой энэ орчлон ертөнцийн өв дээдс бүх юм чинь ингээд бид нарт ингээд юм өгөхгүй байж идэм байл та. Бид нар өөртөө гараа атгачаал ингээд авч чаддаггүй нөгөө буруу програмууд өдөрдүүлээд. Тэгээд тэр буруу програм чинь олсон мөнгөө хүртэл голоод талархаад ингээд өөр хөрөнгө оруулалт гэдэг юм тех байхад чинь олсон мөнгөө голж молжоод угаасаа авдаг гараад өвчт юм билээ. Энэ их махаа зулгааж олсон. Энэ махаа зулгааж олсон тэр мөнгө чинь зүгээр ганц буруу шийдвэр гаргаад өвчт юм билээ. Тэгэхээр энэ мөнгө ер нь бол хүн ингээд талархаж амьдрах хэрэгтэй гэдэг юм бол одоо бүх юмд одоо ингээд өглөө босоход наргүй байсан бол одоо яах юм те? Энэ наран ээж бол үнэхээр талархах хэрэгтэй. Одоо шүний мэлтийсэн сар байна те. Энэ орчлон ертөнц өдөр чинь дөрвөн уйлал аав ээж өвдөж
энэ багш нар байна те энэ коуч нар бүгдээрэнд нь зүгээр талархаад өглөө талархлаа илэрхийлээд орой талархлаа илэрхийлээд би нэг юм эмээ өвгөнөр хардаг байсан. Тэгэл тэднэр нөгөө хүүхдүүд нэрэл хоолундаа хийгээл нөгөө Thanksgiving Christmas энэ төр чинь хоолундаа ширээ төрөл идэхтэй ингээл гар гараа барьчаад ингээд Christian хүмүүс чинь ингээд айгүй их юм талархдаг гэсэн. Ингээд Есүс бурхандаа талархаад тэгэл хоол исэн ээжтэй хүртэл талархаад тэгэл ингээд тэр prayer гэж ирдэг. Хоол идэхээ өмнө тэгдэг. Тэр чинь ер нь бол айгүй зөв заншил юм билээ шүү дээ. Тэгэл ер нь энэ шүтлэгтэй хүмүүс айгүй сайхан амьдэрдэг шүү дээ. Ер нь бол. Тэр талархалтай хүн чинь ядаж ингээд юм талархаад байгаа хүн чинь ядаж шунлан баг болчдөг. Талархаад байх тусам энэ ертөнцөөс айгүй их юм аваад идэг. Тэгээд тэр авсан юм ингээд бусдад зориулээд идэг. Бусдын сайн сайхны төлөө тех тусам нөгөө орчлон ертөнц чинь улам их юм өгөөд идэг. Тэгээд тийм амьдрал, тийм зүй тогтолтой юм байлаа шүү. Тийм тэгэхээр одоо ерөөсө талархаж сурах. Ерөөсө одоо их чинь бол тэр ээж мэж аав та эмээ өвгүүд энэ өвгд ээжтэй бид нар чинь ивэж авдаг тэнгэр бурхан зүгээр өчнөө л юм байт юм байлаа ш. Их чинь одоо нөгөө 70 тухамсар бясалгалын багш болох гэдэг энэ 70 тухамсарын багш нарын энерги тэр сургалтнуудад бас их суусан. Тийм энерги бүх юм энерги ерөөсөө тэр одоо чи ингээд чи дотор ингээд ярилцчих чи ингээд сэтгэлээ хангалтл ингээд ярилцж байгаа чи одоо чиний дотор ингээд гоё эдгэрэл явагдаад ингээд тайвшрал явагдаад амьдрал өстой ямар өстой үзэл тарцаг өсөрт алддаг одоо ямар амьдрал өстой гэл ингээд стрессчсэн болдгоо энэ амьдрал чи ямар сайхан юм бэ гэл ингээд бодож байгаа чи эдгэрэл авахгүй ингээд ярилцах чинь бас айгүй сайхан эдгэрэл байдаг. Тэгэхээр чинь хүмүүстэй маш сайн ярилцж явах хэрэгтэй. Гэхдээ яг хинтээ ярилцах нь бас тэр чинь бас нэг юм энерги байгаад байгаа. Тийм бас буруу сөрөг хүнтэй яриулсан мó их нэрдэг дарлуулад байхтай тест зөв тест гэл ингээл те хөх юмдсан биш гэл тийм зөв тийм зөвөдтэй хүнтэй сууж байгаа юм бол тэр чинь буруу энерги бодоод амьдрал чинь бас буруу тийсэн залууд авчих шүү дээ. Тийм тэгэхээр энэ яг чинь дүүгээ маш азтай хүн байна гэдгийг одоо манай хүүхдүүд айгүй азтай одоо ингээд өөрийгөө олцсон өөрийн гэсэн хүсэл зорилготой тэмүүлэлтэй те тэр ёстой тэр баундари энэ тавиад яатсан тийм хүүхдүүд болж хүмүүжж байгаа. Одоо манай энэ дунд хөөж 23 настай одоо энэ Колорадогийн их сургууль төгсгөж байгаа нэг сайхан инженер залуу ингээд гэртээ ирсэн. Энэ хүүхд чинь гэхэд эхний 2 жил ирээгүй байхгүй. Яхаа ирэхээр нэг 2 муудсан. За та нарын төлөө махацуулгаас яасан гэдэг аав ээж байхаар чинь ерөөс нь нөгөө тэгэхэд сонсохоос хэцүү байна шүү. Тэгээ ирээгүй. Одоо энэ хүүхд чинь өөрийгөө олох гээд олоод явж байгаа хүүхд чинь ингээд аав ээжийг энэ төр чи хөөрхий цайдад юм сэтгэлийн шархнаасаа үүссэн програмаар өдөртүүлээд яваадсэн хөөрхий тэгээд энэ Монголоос ирээд Америкт бид нарыг өдий болгож өсгөж хүмүүжүүлсэн одоо бид нарыг нөгөө өглөөд ойлгуулахгүй байсан юм гэдэг хүүхдүүд чинь өөрийгөө олохоор ойлгож эхэлж байгаа. Яа зөв. Тийм. Тэгээд тэр өөрийгөө олно гэдэг чинь одоо тэр бие засна гэдэг чинь ерөөсөө эсвэл хамгийн чухал одоо их чинь тэрийг хийгээл явж байна. Ямар ч гэсэн би надад айгу давуу талууд олон сургалтанд суусных ямар давуу талууд гарч ирсэн гэхээр би тэр өнгөрснөө бодож яадаг чинь тэр за өнгөрснөө бодохоо болчих гингүү тэр програм чи устчихгүй яагаад гэвэл тэр нэг Synapse холбоо гэдэг аахгүй тэр нэг доктор Joe Dispenza гэдэг нэг хүний ярилцлагыг чинь сонсдгоо юм билээ. Одоо энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчил гэдэг нэг тийм подкаст явсан. YouTube дээр байгаа их чинь чамд явуулчих. Эсвэл энэнийхээ доор энэ ярианыхаа доор нь шеэрлж олон хүмүүс үзэн. Тэр Совда гэдэг нэг мундаг багш байгаа. Яг бизнес woman гэхдээ одоо бяцлаглалын багш болсон. 2 подкаст хийсэн байгаа. Хайрл нэг нь өвчнөө хайрл гэдэг. Одоо шинэлсгээ илүү тийм орс юм чинь бичсэн ном. Эггүй мундаг ном тэр баясгалан гэдэг нэг юм ч орчуулсан юм билээ. Үнэхээр гайхалтай ном. Хүмүүсийн амьдралыг зүгээр оронгоор нь өөрчлөв. Тэр тархиа өөрчлөлт амьдралаа өөрчлөе гэдэг номын чинь тэр доктор Joe Dispenza гэдэг Америк эмч бичсэн ном. Тэр ямар түүхтэй хүн юм гэхээр 26 наснда гэсэн баг нөгөө дугуугаар уралдаж байхдаа тарааканд мөргүүлээд нуруугаа угуулсан юм байлаа. Нуруугаа гэмтээсэн. Тэгээд тэр үеийн анхаарал аншаар олвол юу одоо ингээд нэг юм нуруунда ингээд металл суулгасан юм хэвтрийн хүн л байхсан байна л да. Тэгсэн чинь тэр хүн тэр амьдралыг хүсээгүй бясалгал хийсэн. Угаасаа бясалгал хийдэг йога хийдэг залууч байсан байж магадгүй. Тийм гэсэн байх. Бясалгал хийгээд исэн чинь өөрөө ингээд нуруу нэгдсэн гинэ. Тэгээд энэ одоо намайг юу идгээч вэ? Бурхан дэнгэр идгээч юу гэд судалсан чинь хүн өөрийгөө андаах чадвартай. Хүн чинь тийм мундаг чадвартай амьтан байгаа хгүй. Чиний анхаарал хаана байна? Тэрлүү чи энерги чинь хуваарлагдчихэдэг.
Одоо энэ бүх хүмүүс яагаад асуудалтай амьдраад байгаа юм гэхээр анхаарал нь өөр юм дээр төвлөрөг энэ улс төр мөрс төр одоо тэр хажуугийн айлын дондог дулам одоо хин бэдийн ихнэр мэхнэр өөр юм. Тэгвэл тэр анхаарлыг өөр лугаа аваад ирэхээр чи өөрийгөө ангаагаад гэдгийг өөрийгөө өөрчлөөд өөрийгөө олоод өөрийгөө олцсон өөртөө ихтэй мундаг хүн чинь бусдыг ингээд өөрчлөөд нөлөөлөд энерги ирээ заа. Тэр сувда багш их зөндөө бясалгал заадаг шүү дээ. Тийм тархи өөрчлөлт амьдралаа өөрчил гэдэг тийм групптэй айгүй мундаг багш байгаа. Тэр хүн чинь бас л тэр 5 жилийн өмнө стресстэй бүр өстой хэцүүтэй өстой бүх өвчин тусаад баахан юм болж байгаа тэр номыг олж уншаад тэгээ амьдралаа өөрчилсөн. Тэгээ сая тэр доктор Joe Dispenza энэ Дэнүр дээрч 7 хоногийн ретрит ороод байсан мундаг багш байгаа шүү. Тэг чинь ч гэсэн ер нь бясалгал заая гэж одоо mindfulness юу одоо нөгөө body scan энтер гэдэг бясалгалууд байдаг шүү дээ. Ер нь тэрийг заах гэдэг бясалгалч заа яг хүний хийчлээ. Их чинь нэг супер хүн гарч ирэх гээд байгаа энэ амар амгалан гэр бүл гэдгийг чинь би тэр группыг яаж нээсэн гэхээр энэ амар амгалан гэр бүлийг цагцлахад юу хэрэгтэй юу нь бол тийм амар их юм бас хэрэггүй юм билээ. Сонсоод ярилцаад сурчдаг өөртөө цаг гаргацдаг өөрийгөө хайрлаад ер нь амархан юм байна. Би одоо жишээлбэл яаж амьдралаа өөрчилсөн гэхээр нэгдүгээр сургалтанд суугаад би өөрөө асуудалтай хүн юм байна. За нөхөр 100% асуудалтай архинаас оллоо гэдэг. Одоо тэр арх гэдэг юм чинь бодоод байхад тэр архины чинь асуудал томроод байдаг. Бид нэр юу явна тэр лүү чинь тэр энерги чи очихоор тэр асуудал чинь томроод байдаг. Хүсэл мөрөөдлөө бодоод байх юм бол тэр хүсэл мөрөөдөл чинь томроо биелээд ийн гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө одоо энэ бясалгал энэ төр чинь бид нарыг юу бодохыг тэр чадварыг суулгаж өгдөг. Одоо бодлоо хэмж сургадаг юм биш үү? Одоо ингээд би ийм өнгөрсөн юм ботчлаа. Бодохгүй ш өнгөрсөн юм би хизээч өөрчлөхгүй юм чи өнгөрснэг авчирч би бол нөхрийгээ манай нөхөр ингэдэгс тараг мараг барьдагсэн. Тэгээд том тарагтаа ингээд юу юм зөв тэгэхээр цаг чистэ арх ууж явж байгаа тикмик даваад тэгээд өртөө яах ингээд нэг урд нөгөө арх ууж хашраж суулгаад тэрийг авчирч яриад өөрөө нүргчтэй гэсэн. Тэгээд чин өөрөө нүргэхээр яа нөгөө дефенс механизм нь ажиллаад тэгээд хүн чинь яагаад арх уудыг яагаад донддгийн хэрэг чинь гэдэг тэр хэрэгцээнүүд шүү дээ. Одоо ингээд суур хэрэгцээ ямар хэрэгцээ гэд сонсогдох ойлгогдох хэрэгцээ тэр хэрэгцээнүүд нь хангахдаггүй болохоор тэрийг нөхөх гэж арх ууж ингэж тамиг татаж идэв юм уу хар тамиг татаж идэв юм уу гэмбл янз бүрийн донд орт юм байл шүү. Тэгэхээр хүн өөртөө ажиллаад эхлэхээр миний ямар хэрэгцээ хангахдаггүй байна вэ гэдгийг олж мэддэг. Надад жишээлбэл ойлгох хэрэгцээ байсан байгаа хгүй. Би яаж ойлгох юм би ч ингэж яг хүү юу хүсэж байгааг ингэж ярьж мэддэггүй байх юм байсан юм чинь. Тэгээ би болохоор ингэ нэг амар амгалан жоохон цэмцгэр тэгтээ гэр орон хүн цэмцгэр лээсэн бол гоё байсан бэлээ. Тэгтээ манай нөхрийн хувьд болохоор тэр цэмцгэр мэмцгэр ерөөсөө хамаагүй байсан бэлээ. Манай нөхрийн хувьд бол ерөөсөө тэр урмын үг айгүй чухал. Би тэгсэн чинь тийм урмын үг хэлж мэддэггүй. Би чинь багасаа тийм урмын үг сонсоогүй ч үссэн юм. Тийм урмын үг гэдэг хайрын хэл байхгүй. Яг тэр өөрийгөө олдог програм чинь тэр нөгөө өөрөө хангалтгүй хүн хангалтгүй хүүхэд хангалтгүй байгаад байгаа хүн чинь тэр урмын үг гэдэг хайрын хэл байдгүй юм билээ л те. Одоо бол би нөхрөлөөгөөс ингээд зүрх мөрөх явуулчихад нөгөөдөг чинь зүгээр бөөм баяр урдастай. Манай нөхөр болох нөгөө quality time тэр чанартай цаг гэдэг хайрын хэл аягих болохоор ингээд бүх юм надад ярьдаг ингээд над руу ингээд байн буцтаж ингээд репорт хийж идэг. Надад болохоор тэр нь аягүй төвөгтэй байдаг гэсэн байхгүй. Одоо болохоор эн чинь миний нөхөр хайраа илэрхийлээд байгаа шиг гэд бодохоор чи урдаас нь ингээд өөрөө ирэхгүй утсыг аваад эсвэл emoji love you гэдэг текст явуулаад тэгэхээр тэр хүнд чинь одоо эрэгтэй хүнд ийм хэрэгцээ өгдөө. Хэрэгтэй байхын хэрэгцээ гэж нэг хэрэгцээ өгдөө. Тий, яг зөв. Тийм. Хүнд хэрэггүй тамзбал. Тийм. Хүнд хэрэггүй юм шиг мэдрэмж төрөхөөр тэр хэрэгцээгээ хангахын тулд арх дарсан тэр уучтай юм л шүү. Би бол нөгөө нэг одоо монголчууд нэг ингэж байгаа. Одоо монгол охтуудтай хүүхнүүдтэй ярихээр чинь монгол хүмүүс чинь нэг юм 2-3 буруу за монголч гэжтэй дэлхийд яриад байх л та бүхэл хүмүүс юм байх. Хүүхдүүдээ нэг юм өөр өсгчээд байгаа. За өөрөө нөгөө нэг 20 настай хүүхэд ээж захтай хүүхэд гаргачихж байгаа. Тэгэхээр өөрийгөө олоогүй хүүхэд чинь тэр хүүхдийг өсгөх тэр эцэгхийн хариуцлага өөрийг хариуцлага мэдгүй. За азтаанууд нь эмээ өвөө дээр очиод бас нэг азтай хүүхдэд эмээ өвөгийн хайрын дунд умбаад нэг бас өсчихэж байна. Манай хүүхдэд жишээлбэл өвөө эмээ гэсэн энэ төр хоол байгаа юм чинь. Тийм. За тэгээд юу яаж юм. Юу нөгөө амар их хадуурж юм. Гэтэ яах вэ тийм ээ? Тийм. Өөрсдөө. За тэр хэрэгтэй байхын хэрэгцээг ярьчих. Тэгэхээр Монгол
Монголч гэж одоо эцэг хүүд яадаг хэрэг ингээд аль хүүхдүүдээ нэг өөр програмтай өөр хүүхдүүд болгоод өсгөж чинь. Чи анзаарах юм бол айлын багууд их азтай амьдрал ажралтай ч юм уу амжилттай яваад байгаа. Тэр чинь ямар учиртай юм гэхээр тэр хайрын 5 хэлээр хайрлагдаад тэгээд тэр хайрлагдаад өссөн хүн чинь одоо тэр доктор Joe Dispenza бол электромагнетик филд гэдэг одоо хүн чинь авра гэдээ яриад байдаг шүү дээ. Бид нар чинь тийм соронзон долгион дунд тийм бүрхүүлтэй очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр айлын баг хөгч чинь багасаа тийм зөв долгионтой өстой хүснэ авдаг. Би юу гэдэг би өстой бүхнийг бүтээл ид шидтэй гэж бараг өсөж байгаа шүү дээ. Тэд нар чинь өөр долгионтой. Тэгэхгүй айлын за жишээлбэл айлын дунд хөгт нэг төрөөл нэг мемэ өгчөд дүүн гараад ирлээхэд шууд мемнээс нь гаргаад ингээд шовдрлоод өсөж чинь цаашаа дүүгээ хүү цаашаа энийг аваад чи тэр гэл хинд өгдөг те. Тэгээд нөгөө бэбигээ үзэл тэгэхээр чин тэр хүүхэд чинь тэгээд сэтгэлээ би бол ингээд мемэ хүртэх хэрэггүй би бол ингээд хангалтгүй тэр буруу програмууд чинь бичигддэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай 3 ч гэсэн өөр програмтай манай баг болохоор том болохоор бид нөгөө Монголд тэр үед айгүй амар исэн. Одоо энэ бол Монголын нийгэмд айгүй байгаа хүүхдээ гівгэд хачаал гадаад тавьчихдаг. Хүүхд чинь ингээл ээжээрээ ааваараа өмсүүлээд магтуулаад тэр хайрын 5 хэлээр урмын үг ахуулаад илүүлээд таалуулаад хайрлагдаад чи өстө мундаг шүү гэдэг өсгөх аав ээж нь шууд хаяад гадаад яваад гэж байгаа. Одоо бид хоёр ялангуяа бид хоёр чи 98 онд гэхээр тэр үеийн интернет баг байгаагүй шүү дээ. Утас шүрмэс $10-оор 3 минут ярьдаг байсан үү шүү. Тэгээ $50 цалинтай. Тэгээд би чи бид хоёр чи хүүхдээ хайчил мөмө өгүүлжсэн 3 настай хүүхдээ шууд хаяал Америк түрээд ирсэн. Тэгээд Аз уулж харин 4 жилийн дараа авч ирсэн. Тэгээ миний өгчсэн ямар сэргэлэн цаваа ирэх хүүхдүүд 3 нас хүртэл мемэ өгчсэн. Тэр чинь ингээд бүр дуугаа хөвгт болчиход түрээд ирсэн. Тэгээд нэг битгэрнэ гэж яриад идэв. Тэр битгэрнэ гэдэг чинь хамгийн том сэтгэлийн шархаа байхгүй. Өөрийгөө голсон, хаягдсан одоо би язгүй юу л гэдэг бахад буухан буруу итгэл үнэмшил тэр програм бичигдсэн хүүхэд ирсэн чинь би хүүгээ орхиод 4 жил хүүгээ санаж битгэрж байхдаа хүүгээ 90 гүтэн л өстой хайрлнаас тэрвэр нь одоо юу гэдэг бүхэл юм бодожсэн чинь хүүгээ ирсэн чинь дүүн төрсэн байсан. Тэгээд хүүгээ 90 гүтэл өстой шууд туслагчтай олчих юм чи дүүгээ гэж тэгжээд дахиад нэг дүү төрөхөөр дүүгээ гэж ингээд том хүүгээ өрөөсөө хайрын 5 хэлний за яг acts of service гэдэг тэр халамж ямар provide хийхийг л хайр гэж бодоод шүү дээ. Эсвэлгүүд нөгөө хүн чинь тэр яаж хайрлагдаж өснөөрөө хүнийг хайрлаж байгаа. Хайраа илэрхийлж байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор ингээд acts of service үйлчилж одоо хангахыг л хайр гэж бодож ирсэн байгаа байхгүй. Хазуулж хайраа манай нөгөө хайрын 5 хэлтэй хүн бол бас хүүхдүүдээ нэг өнсөж мүнсэд уурлах үедээ загнах үедээ загнаал үнсэх үедээ ч үнсээд урам өх үедээ өгөөд явж ирсэн байгаа байхгүй уг нь бол. Тэгээд би чинь тэр сургалтанд явснаас хамгийн их юу ойлгосон гэхээр за би гэдэг хүн чинь ийм сэтгэл зүйн асуудалтай юутай хүн юм байна. Өөрийгөө голдог програмтай өнгөрсөн дандаа харамсаж явдаг. Бас дээрээс нэг нөгөө эмээ өвөө харж ирсэн болохоор за энэ хөгшөрнө гэдэг чинь амар асуудал байд юм байна гэдэг өстой мөнгө санхүү манхүү хүний гарт орно тэр бүх зовлон гэдэлсэн болохоор бас ирээдүйдээ санаа зовно. Хүн чинь уг нь бол яг өнөөдрийг за би өнөөдрийг л хаппи өнгөрөөнө гэж өнөөдрийг хаппи өнгөрөөд байхад өдөр болгонд өнөөдөр юм чинь тэгж өнөөдрийнхөө моменттай амьдрах гэсэн чинь би 2 буруу юм хийгээдсэн хүн юм байна. Ер нь энэ гэр бүлд буруу асуудал үүсгээд исэн хүн чинь уг нь бол ихэнхдээ би юм бэлээ. Тэгээ манай нэг болохоор яг жоохон нэг би гэдэг өөрийг нь сонсохгүй болохоор өөр нь үрээдэг өөр нь өрөнгөтэй гараад явцдаг гараад явангуудаа пив ууцдаг ч юм уу тиймэрхүү талдаа. Тэгтээ нөгөө өнөөдрөөр амьдардаг тэр сайхан хайрлагдаж ирсэн хүн чинь өнгөрснийг санаа зовж гимшдэггүй ирээдүйд санаа зовж ингэж бас бухимддаггүй гутардаггүй гэх юм үү өнгөрснийг бодож байгаа. Уг нь аюу зөв програмтай хүн чинь манай нөхөр юм билээ. Тэгээ тэр мэрийг их чинь сургалтнуудад сууж ойлгож авсан байхгүй. Тэгэхээр хүн ингэдэг юм билүү хамгийн гоё юм. Би тэр нэг цэцгээгээд Германы цэцгээ Love and Love coach гэдэг одоо их олон дагчтай мундаг коуч байгаа. Тэр коуч чинь бас юу бас хүүхдтэйгээ ганц хүүхдтэйгээ асуудалтай болоод тэгээд коуч болсон. Уг нь бол нэгтгэн хүн байгаа байхгүй. Тэгээд тэр багш нэг бүтэн жилийн өчрөг эмгтэйгээд бүр 2 жил дараалж би суусан бүтэн жилийн програмд нь. Тийм тэгээд би ингээд тэр багшийн хамгийн ихний хичээлд нь ингэж хэлжсэн. Өөрийгөө өөрчлөхөөр чамайг тойрсон ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөнө гэдэг. Тэгээд тэрийг бүр ингээд би програм шиг бүр Facebook дээр пост хийчихэд
тэрийг баг өдөр болгон санаж явсан чи үнэхээр тэгдэм билээ. Яагаад гэхээр нөгөө хүн өөрийгөө өөрчлөөд өөрийгөө олоод өөрийгөө мэдрээд юу намайг ажиргалтай байдیں۔ Ингээд өөрийгөө яадаг хүн чинь хүнийг ажиглаад сурчдсан билээ. Миний нөхрийг жишээлбэл юу ажиргалтай. Яахаараа миний нөхөр ингээд хайрлагдсан мэдрэмж төрдөг. Миний нөхрийн асуудал нь юу байгаа юм тэрийг анзаараа сурчгаараа хүн нөгөө хүнтэйг ингээд зөгцөж тохируулж харьцаж сурд юм билээ. Би урд нь бол ингээд нөхрөө шүүмжилчдэг гэсэн билээ. Ингээд гуталтайгаа шалан дээр явлаа юу гэдэг хөлөө огоохгүй оронд орлооч гэдэг юм уу. Юу гэдэг аяг тав төцсаад пет пат хийлгэлээ гэдэг манай нөхөр чинь өөхгүй ингээд гэрийн ажилд энэ төр оролцдог. Тэгэхээр ингээд төс тас пит пад гэх нэг тийм яруу санд руу хийдэг ингээд жоохон халтар малтар угаадаг. Тэгэхээр надад тэр халтар угааснаас баг угаахаагүй байсан дээр байдаг ч юм уу те. Тэгээ цац чи гэдэг ингээд хоёлаа муудчихдаг. Нөгөөдг нь туслах гэдэг нь би одоо туслуулахгүй байх гэсэн. Тэгэхээр энэ айлын том охин дунд охтууд чинь ингээд нөгөө баг дүүнер мөнрөө ашиглаж ингээд багаас ингээд ээж болсон ингээд нэг тийм perfectionist гэсэн тийм сэтгэлийн шарахтаа төгс төгөлдрийн синдромтой болчтой юм билээ. Тэгэхээр нөгөө нөхрийгөө жишээлбэл шүүмжлээд ингэсэнгөө аяг халтар угаалаа, дутуу угаалаа, шар дутуу арчлаа, юу гэдэг одоо тэгээд толгой тойрсон хэрүүлээ хийгээд идэг тийм болчтой юм билээ. Тэгээд би одоо нөхөртөөгөө яаж харьцдаг болсон гэхээр за хамгийн түрүүнд төр урмын үгийг бол үнэхээр манай нөхөр бол үнэхээр хөдөлмөрч юунаас л ажлын төлөө төрсэн ажил гэдэг програмтай хүн байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чинь ажил хийгээд байгаа ирээд байгаа хүн чинь гэртээ ирэнгүүт нь шүүмжлэхээр чинь ямар ч нэг уурн хүрэн шүү дээ. Би бол өстой одоо нөхрөө миний тэгэл тэр чинь авсан мөнгө төгрөг хэдмээ бүх юм одоо болохоор таксины жолооч гэдэг. Тийм тэгээд тэрийг надад дандаа репортлдаг. Тийм тэгэхээр би өстой тий өстой мундаг шүү. Миний нөхөр чинь харизматик тийм нэг юм юу хүн тийм яриа хүн байдаг аахгүй ямар ч хүнтэй ингээд ярьдаг урам өгдөг. Тэгэл тип аягүй сайн авдаг. Тэгээд тип ахаараа баярлал над руу хэлдэг. Гарын мөнгө авлаа шагнал авлаа гэдэг. Тэгэхээр би тест миний өгөнчөөстэй юу юм чинь хүнд урам өгөхтэй сайн аюутай харизматик болохоор тэгж байгаа мэгж байгаа ингээд тэгж хэлдэг. Тэгэхээр чинь нөгөө чинь баярлал явчихна. Тэгээд хүнийг нөгөө хүндлэх хэрэгтэй гэдэг юм билээ. Би нөхрөө сүүлийн үед аягүй хүндэл суулж байгаа. Одоо хэрэгтэй байхын хэрэгцээг нь хангаж хэрэгтэй байхын хэрэгцээ нь хангагдахгүй. Одоо өвчнөд бол яг л тийм л байгаа. Одоо Монголын бас хин хэрчүүд тийм байгаа дөө. Би боддгийн шүү дээ. Одоо бид нар ингээл иргэн тойрон зовлон ихтэй. Тэгэл тех тусам улам өөрсдийнхөө хүндэл одоо хүндлэлийг хүлээхгүй хүнийг өөрсдөө бүтээгээл. Тэгээ энэ дэр нэг юм за таал ихтэй бас нөгөө ингээд ийм яг Америкт за ингээ онлайнаар ингээд өөр ингээд жоохон өөрчлөгдсөн хүмүүстэй ингээд уулзаад сургалтын суугаад энэ чинь ингээд амар том бас таны хувьд амар хоолтох бүдийн насны хүмүүс. Би бас ингээд хүмүүстэй одоо манай багштай жишээл маш олон хүмүүс ирдэг. Бид нэр ингээд ажиглаж байхад би 3 жил байж байгаа хажууд нь байж байгаа ажиглаж байхад анхны жил ирсэн 3 жилийн дараа ирээд 3 жил дараа зэрэгтэй нэг юм ярьж байна. Нэг юм ярьж байдаг хүмүүс яагаад гэвэл тэр хүн болцсон байдаг. Одоо ингээд яагаад дандаа одоо жишээл буддаа хүртэл яагаад залуудаа юм те яагаад бусад хүмүүс ингээд яг залуугаасаа юм өгдөлтөй байдгийг эсвэл яг тэрийг олж авдаг гэвэл би зүгээр ингээд дотроо бод энэ залуу байгаа эрчим чинь өөрөө маш их хүч юм байна. Энэ хүч чинь нөгөө яг нөгөө алзуу бараа яамд гараа ихэс буцахгүй гэдэг залуу наснаа л хүн чинь за нэг би нэг ийм утгатай амьдрах юм байна шүү дээ гэдгээ ядаж нэг ойлгочих юм бол арай гайгүй юм байна л да. Тэгэхгүй бол нөгөө дараа нь хин юу гэсэн хүлээж авах болчтой. Нөгөө буулт хийхээ болж буулт хийн гэдэг чинь бас хүч шүү дээ. Хүлээмшүүрнэ гэдэг хүч яг гаднаа л их чинь дэвстэй өстой мундаг ярьж байна. Өстой зөв ярьж гисэн мөртөө дотроо л хизээж тэр хүн хүлээмшүүр. Яагаад гэвэл 40 жил амьдарсан 50 жил амьдарсан амьдралыг нь үүсгэхээр хинч үгүй гэхгүй шүү дээ. Муудалцсан. Тэгээд яг энд бол ихэнх хүмүүс тийм байна л да. Тийм байна. Тийм байдаг. Хин хэрвээ хүн одоо би жишээл за би өнөөдөр ингэ өөрчлөгдлөө. Би өстой ингээд өөр хүн болохыг хүслээ гэх юм бол би амиа хичээсэн хүн болдог. Амиа хичээсэн. Энэ бол энэ нийгэмд гарч байгаа ингээд хамгийн том одоо юу юм ингээд саад ч гэх юм уу маш том тэмцэлтэй тулгарна тэр хүн. За би найзуудтайгаа урд нэгээ сайхан суудаг байлаа, хамт гардаг байлаа те. За найз нь болсон, найз нь уухай болсон гэх юм. Над руу амар дайралдаг. Яагаад мэдэхгүй.
тэр өстой ингээд энэ амар том асуудал болоод байгаа юм бас ингээд гэр бүл залуучууд тэгээ залуучууд чинь за энэ би нэрээ амиахыг хичээгээд байгаа юм. Би бүр сүулдэ бас өөрийгөө тэгж бодож байсан надад үе байгаа. Одоо ингээд харахаар би бүр бараг ертөнцийн хамгийн новшийн хамгийн муу залуу болоод хөрцөн байсан чинь зүгээр ингээд бодсон чинь яг амар тийм үү болвол биш те. Бүр яахаа алдсан тийм нэг ухаануутай болвол биш болчиход байгаа байхгүй юу. Тэгэл за би өөрийгөө өөрчлөөд ингээд өстой энэ амьдралын төлөө ихлээр би өөрийгөө олон юм бол их юм бол би амиа хичээсэн болж хүрнэ шүү дээ. Ингээд бид нэг ийм тойрогт байгаад. Гэхдээ би бол энэ дээр яаж яах вэ гэвэл яг өмнө би тийм мэдрэмжийг авсан учраас надад итгэл найдаа байгаад байгаа. Өмнө би бараг 20 настайдаа тийм мэдрэмж авсан. За энэ арай өөр амьдрал байдаг шүү гэдгийг мэдсэн. Одоо жишээлбэл тэр бясалгал байна уу те. Ингээд энэ нэг арай өөр энерги юм байдаг шүү гэдгийг мэдсэн учраас надад итгэл найдаа байгаад. Тэгээ би чадна. За энэ бол зүй зам байна. Ягаад гэвэл би тиймгүй амьдралаар хэдэн жил амьдарч үзлээ. Миний амьдрал бүр шороо тоостойгоо холилдлоо. Тэгэж гараа хичээдэг ямар байсан? Их нэг нөгөө лайв маань явж гэнэ шалгасан өөр мартцсан. Явж гэнэ. Тийм байхад миний амьдрал ямар байсан гэвэл би өөрөө амар тайван. Яг л би таны хэлсэн шиг тэгж боддог байсан. Би өөрийгөө өөрчлөх юм бол ертөнц өөрчлөгдөнө. Би тэрэнд итгээд би тэгж шийдээд би үнэхээр өөрчлөлт авсан байна. Би чадсан. Гэхдээ дахиад нөгөө тэр чинь байнга дадуулж, байнга ийм хүрээлэлтэй байж те. Одоо жишээлбэл би 7 хоног тогтмол ядаж өөр хүнтэй харьцахгүй байвал би ядаж тантай 7 хоногт нэг цаг ч юм уу 7 хоногт 2 удаа ч юм уу харьцах юм бол би ингээд өөр байх гэдэг байхгүй юу юм бол. Тэгэхгүй шал өөр хүмүүстэй ингээд байх юм бол дахиад би утгаа алдаад энд маш их тэмцэл болно. Тэгээд би өөрөө зугтсан болж таарч байна. Би бол хариуцлагаас цухтаагүй гэж бол би одоо яг хариуцлагатай хэлнэ. Би бол ямар нэгэн асуудлаас цухтаагүй. Би зүгээр л надад саад болж байгаа би хүмүүсээс эргэн тойрноосоо би цугтсан байгаа хгүй одоо ингэ бодохоор. Окей. Тэгээд би эргээд очиход яах гэж? Эргээд очиход нөгөө хүмүүс ч яг л тэр байранда байж. Хамгийн амар юм байдаг. Гэхдээ одоо хамтдаа өөрчлөгдөхийн тулд би нөгөө их нэрийгээ бол сая бол хэлээгүй ч ер нь эргэн тойрон тэ хүрээлэл одоо энэ нийгэм эсвэл тэнд амьдарч байгаа хүмүүс тэр бүгдийг хамт хэлсэн. Тийм учраас одоо ямар нэгэн өөрчлөгдөхийн тулд заавал золиос хэрэгтэй, алхам хийх хэрэгтэй. Чи нэг юмыг гээж нөгөө юмыг олж авна шүү дээ. Нэг юмыг хайжээс нэг юмыг өөртөө шинээр суулгаж авах тийм. Энд нэг датсан юмас заавал салах хэрэгтэй. Тэгээд би багаар ямар ч байсан алхамаар ямар ч байсан би жоохон өөрчлөгдөж байна. Одоо жишээлбэл ингээд тантай яриа сууж байгаа миний амар том хөгжил гэж би бол ингээд энэ яриагаа одоо дүгнэж байна. Тэгээд сайхан ярилцсанд баярлалаа гэчээ. Юу н битүүрийн яриа одоо ингээд тий. Ерөнхийдөө би чи болохоор миний хүүтэй адилхан ер нь яриа нийлнэ. Тэрнээс гадна их чинь дад тохомсон энэ төр энерги энэ төргээд судлаадын сургалтанд суусан чинь хүн ингэдэг ингэнэ. Угаасаа энэ амьдрал эрэхтэй нэг тийм яг дад тохомсон багш нар болохоор сүнсний гэрээ гэж яриад байгаа амьдралын зарлагтай ирдэг ингэнэ. Тэгээд тэр зарлагтай ажиллаа хийхээр хүн хамгийн тэр зарлагаа биелүүлээд тэр ямар даалгавартай ирсэн тэрийгэ хийхээр хүн хамгийн аж аргалтай тэгээд хамгийн амжилттай явдаг ингэнэ. Тэгээд би болохоор нөгөө би чинь юу хийвэл ястаа ямар юу хийх одоо даалгавартай ирсэн болмол гэх тийм амьдралын зарилга гэдэг хичээл суусан шүү дээ. Тэр Destiny ямар гэдэг Рамеш багш тэр энтхийг багш энэ сургалтуудад зөндөө суусан. Тэгэхээр хүнд ингээд энэ чаленжүүд шүү дээ. Одоо энэ бэрхшээлүүд зүгээр ч ирчдэггүй ингэнэ. Хүнийг сургах гэж хөгжүүлэх гэж одоо чиний сүнс чинь чиний энэ биеинд эрэхтэй өсөж хөгжих гэж ирдэг гэж байгаа байхгүй юу? Шинэ амьдрал, шинэ мэдээлэл, энерги цуглуулж нэг чиний сүнс гэдэг нэг юм за компьютероор бол нэг компьютер хэлээ гэхэд чинь тэр дотор нь айгүй олон файлууд, програмтай файлууд байгаа. Тэр файл болгон чиний урд насны амьдралууд за нэг тариачин байлаа, өнгөрт нэг тариачин байлаа, за нэг өөр гарагт нэг бас нэг хүн байлаа гэдэг ингээд. Тэгэхээр чиний одоо их чинь хин гэдэг үлээ? Мөнх болд гэдэг нэг файл
чиний энэ амьдралын чинь туулсан бүтээсэн бүх мэдэрсэн бүх мэдрэмж тэр энерги мэдээллийг чинь аваад мөнх бол гэдэг файл чиний сүнсэнд нэг байрцсан. За одоо миний хотгод аваа гэдэг энэ насны. Тэгэхээр тэр чинь нэг зүгээр хүнд юм бэрхшээлүүд тохиолдод байдаг юм гинэ. Бараг энэ мен чинь ингээд бид нэр тэр газар тэр цаг минутанд тэр газарт хүрэхэд чинь бараг энэ хувь заяа чинь бичигдээд төрсэн байдаг. Гэхдээ тэр хувь заяаг бол бид нэр хаашаа бол хаашаа өөрчлөлөө шүү дээ. Нэг буруу хөвдөө суугаад үерхэд яваад ч өөрчилчихсэн шүү дээ. Ер нь бол тийм зөв эсвэл зөв тийм учраас эгчийн амьдралын зорилго би одоо юу хийвэл их баярлах ингээд бодоод байсан чинь эгч нь бол ер нь тийм лам хүний хөвчтэй өөрчлөлөө тийм өвсгөлийн цэцэрлэг тэсийн хүрээгээд байдаг аахгүй тэр хүрээ байгуулсан лам хүний өөрснөө байхгүй манай ээж саяхан манай өвөө авчин саяхан дуурж өгöd нэг бонтой хүмүүс тэр завхан махан тэр туваа муу тэр өвсгөл цэцэрлэг цагаан хүмүүс ирж ингэж тэгэл уул аваа тагтдаг ер нь нэг ангаагч гэсэн байхгүй ангаагч гэдгийг дуурж өгöd тэр хүн чинь манай ээж аав байхгүй тэгээд миний хамгийн хайртай хүн үсэж аав тэр эмээгүй нэр гэдэг байхгүй тийм тэгээд тийм ангаагч гэр бүлээс гаралтайгаа ангаагч эдгэгчл гэсэн үг шүү дээ тэр чинь хүмүүс очил намаа уншуулбал ингээд ангаагдал хамаг асуудал нь цэгцрэл гаралан багштай очил хамаг юм ингээд хамаг бацтай арил очил явж байгаа шүү дээ тийм тэгэхээр тиймэрхүү талдаа өгөгдөлтөй бас хүний байлээ. Тэгээд би тэр энерги эмчлэгч болсон аахгүй. Тэгээд энерги эмчлэгч болсноор би юу надад одоо ямар давуу тал байсан гэхээр би тийм энерги гэдэг юм айгуу сайн мэдэрдэг болсон аахгүй. Одоо бүр өөрийнхөө бие чакра бүх юм дээр мэдэрдэг. Тэгээд юу яадаг одоо жишээлбэл саяхан гэхэд би нөхөртөө ингээд нэг юм ярьж байгаад яг ингээд шүүмжилж байгаа аахгүй чи яста яалаад нэг юм нэг тийм шүд аммаа хайрлсангүй өстө гэдэг ингээд шүүмжилж байгаа аахгүй тэгэхээр тэгсэн чинь манай нөхөр урд нь бол уурладаг ч юм уу дефенс механизм тэр нэг хамгаалтын систем ажилладаг гэсэн бол за уучлаарай миний буруу гэдэг ингээд шүдээ одоо арчлаагүй те би өөртөө анхаарал тавьдаггүйсэн миний буруу уучлаарай гэдэг нэг уцаалтаа ч гэсэн уучлаарай гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь миний эндээс нэг гой мэдрэмж ингээд төрсөн байхгүй. Одоо тэр уучлаарай гэдэг үг чинь хүнийг айгүйх ангаадаг үг юм гэлээ. Тэгвэл тэр уучлаарай гэдэг үг чинь одоо юу юм бэ лээ? Зүгээр амнаас гарч ийн үү? Сэтгэл зүрхнээс гарч ийн үү гэдэг чинь шал өөр энергитэй байд юм билээ. Би тэрийг айгүй сайн мэдэрсэн. Тэгэхээр уучлал гуйж сурна ярилцаж сурна энэ гэдэг чинь айгүй том чадвар. Тэгээд тэр одоо бид нар чинь тархиндаа одоо нэг буруу програмуудаа устгаж шинэ програмд хийх ёстой юм билээ шүү дээ. Ер нь тэр тархины тэр нейронууд яваад байгаа замыг ингээд сэтрэж устгаж алга болгоод шинэ зөв дадал зуршлууд зөв одоо юу гэдэг юмнууд бүтээх гэж бүтээх юм хэрэгтэй юм билээ шүү. Тэгээд тэр уучлаарай гэдэг үгийг олонны сэтгэл зүрхнээс тэр хайр гэдэг мэдрэмжээ бүх юм сэтгэл зүрхнээс чинь сүнснээс чинь гарах юм байлээ. Тэгээд би болохоор ийм коучинг сургалт TC Top Coach Academy гэдэг Нара Томсон гэдэг энэ манай Америкт амьдардаг айдахад илүү амьдардаг коучинг сургалтанд бид дөнгөж өчигдөр CEO Club гэдэг бас шинэ тийм сургалт бүтэн жилийн програм эхэлсэн. Тэнд ороод миний анхныхан даалгавар нь подкаст хийх гэсэн байхгүй. Тэгээд өчигдөр хичээлэн тэгээд би за юунаас тэр хинтээ подкаст хийнэ гэсэн чинь чиний пост ингээд гараад ирсэн байхгүй. Тэгээд би за энэ хүүхдэд ер нь нэг ярилцвал нээлттэй ярилцах ер нь туслахгүй бол одоо хүн чинь ингээд бүдрээд буруу замаар явах ч амархан нэг хүнээс нэг урмын үг сонсоод зөв замаар явах ч амархан хүний амьдрал бол ер нь айгүй баг нэг үгэн дээр тогтдог гэсэн үг юм билээ шүү дээ ер нь бол. Тэгээд их чинь ярилцлаганд ярилцлагаа урилгыг хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа. Одоо баярлалаа гэж. Эгч нь бол одоо ингээд яг ихтэй хүн бас байж чадлаа. Эгч нь бол одоо ингээд сургуульд явуулна. Угаасаа тэр одоо би бүтэн жилийн програмд орсон чинь тэр чинь ингээд одоо энэ лайв рeel бүхэл юмаа хийх, сургууль мургалтаа хийх, коуч болох бэлтгэлээ хийх бүтэн жилийн програм байхгүй. Тэгээд түүнийх нь буцны цэнийг нэг хөвтэй болчихлоо. Тийм. Тэгэхээр одоо хоёлаа ярилцгаа дуусгаад дахин ярилцээд одоо тэгээд их чинь дүүдээ ямар scholarship тэтгэлэг өгж байгаа гэхээр миний ирээдүйд одоо ямар л сургууль зохион байгуулалтын тэрүүнд бүгдээрэнд нь үнгүй суух эрх өгж байна. Ягаад тэгээд их чинь тэрийг хүртэх эрхтэй хүн одоо эд шидийн орн хөвсгөлийн эд шидийн орныг байгуулцаад говь алтан эд шидийг орн байгуулсан гэдэг бол миний дүү бол одоо ингээд өөх юм өстө хангалттай тултал нь өгж байгаа
хүн байхгүй тэр чинь цаг мэдрэл сэтгэл зүрх бүх юм ингээд зориулж байгаа хүн чинь бас энэ орчинд бүх юмыг өгөөд аваад байд өгөөд ээж болдгоо авах бас замын нэг хэрэгтэй байт юм лээ. Юм чинь За өгөөд баярлалаа. аваад та. Тийм учраас ихчийнхээ бүх сургалтанд орж ирээрээ тийм ихээр шагнаж байна. Их чинь хичээл. Баярлалаа. За их баярлалаа ихчэндээ. За баяртай гэж. Баярлалаа.